За сайн байцгаана уу. За ингээд мөнгөний подкаст 3 дахь цуврал. За энэ бол 2 дугаар үлрэлийн буюу дахиад шинэ одоо сэдвэр ярилцах ийм подкаст минь хэлсэн байна. Тэгээд өнөөдөр бол жижиг битээр ярилцчихсэний дагуу зочинтой ийм подкаст хийхээр найзыгаа урьсан байна. Тэгээд та бүхэнд бас зочноо танилцуулъя. За танилцъя. За манай зочин бол Инхбат гэдэг. Тэгээд Инхбат хуваарь бизнес эрхэлдэг. За тэгээд илүүх одоо Инхбатыг би өнөөдөр бас хуваарь бизнес эрхлэхийн хажуугаар хувийнхаа санхүүгийн зохион байгуулалтын одоо бонд хувьцаа арилжаа хийдэг. Одоо тэрэн дээр яаж тийш орсон. Тэгээд бас ер нь бол энэ хүмүүс одоо өөрийнхөө мөнгийг дараагийн одоо санхүүгийн өөр их сурвалж руу одоо яаж одоо байршуулвал илүүх бас эрсдэл багтаа мөртлөө ухаалаг байж болохын гэдэг тухай яриулахаар өөрчилж байна. Тавилгын бизнес гэх юм уу те. Тэгээд танилцуулчих нь баг зүг баг. Тавилгын бизнес те. За ийм залуу байгаа. За миний хувьд бол тест жинхэнэ сонирхож байгаа асуухыг асууж байгаа одоо асуухыг хүссэн маш их асуулт байна. За тэгээд өмнө нь бол битээр ярьжсэн учраас би Инхбатыг тэр юм яриач гэд баг чиглүүлж бас магадгүй. Энэ сэдвийн олон нийтийн донд одоо нэг юм уулзалтууд хийдэг гэсэн. Тэр уулзснаар зочноор бас авчирж байсан учраас би заавал энэ подкаст дээр оруулах ёстой гэж бодсон юм ба. Тэгээ битээр болохоор яг Инхбат ингэдэм. Битээр чи ингэж хадгаламж ярьдیں۔ Тэгээд хоёрдугаар санхүүгийн дүрмүүд ярьдیں۔ Тэгээд одоо бизнес эрхлэлийг гурлаа ер нь бол яг адилхан зовлонтой явж байгаа шүү дээ, тийм. Хэм жижиг битээр ч юм бол яг хоолны одоо салбарт ороод жинхэнэ одоо үзэлцээд явж байна, тийм. Үзэд тарж өсөрт нь алдж байна. За одоо тэгэхээр шууд жижигийг сонирхож байгаа асуулт байна. Шууд Инхбат. Надад бол угаасаа асуух асуулт маш их байна. За би бол өөрийгөө танилцуулахад жижигээ мөнгөний шав. Тэгээ яг ер нь бол битэрийн анх нөгөө подкаст хийх болсон шалтгаан бол ковидын үед яг хамт байжгаад тэгээ мөнгнөөс би эхлээд нөгөө подкастгүй байх үедээ зөвлөгөө авч ирсэн байхгүй. Санхүүгээ яаж зохицуулах уу, яах вэ гэдэг юм талаар ярьж байгаа. Тэгж жаад ерөөсөө энэ авж байгаа энэ мэдээллүүдээ нээлттэй байвал яа гэм бэ? Хүмүүст бас хүргүүл яасан юм бэ? Энэ айгүй сонирхолтой байна гэдэг. Тэгээ ингэж явж байгаад нөгөө мөнгийг хадгалах хэвээр одоо ингээд зохицуулах хэвээр за үргэхэд одоо яаж үргэх хэвээр гэдэг мэд ингээд ер нь санхүүгийн хувьд айгүй юм тодорхой хэмжээний олон зүйлүүдийг одоо мөнгнөөс юу аваад заалгаж аваад тэгжсэн яг тухайн үед одоо ингэж ясна сүулдэ мөнгөтэй болоод эхэллээ л дээ. Хадгаламжтай болоод эхэллээ л дээ. Тэгсэн чинь хүн тэгэл мэдээж нөгөө амьдрж ингэж цаг хугацаа явж байгаа учраас нөгөө мөнгөний чинь яг тэр чигээр нь энд нэгээд хадгалаад байхаар одоо үргэлдээд байгаа юм чинь. Тэгэл нөгөө нэг юм цаг дотомл мөнгнөөс орж иж асуудаг нь ерөөсөө. За би энэ хадгалсан мөнгөө яах вэ? Хадгалсан мөнгөө би юунд зарцуулах вэ? Юу одоо болгох вэ гэдэг зүйлүүдийг мөнгнөөс маш их асуудаг байсан байхгүй. Тэгж байгаа мөнгөн бол надаа за ер нь бол яг энэ асуудал дээр хоёлаа нэг зочинтой подкаст хийнэ. Тэгж тухайн үед зочингоо авчирнаа гэж ярьж байгаа. Одоо өнөөдрийн дугаар хэрэгжиж байна л да. За тэгээ одоо ямар ч байсан надад асуух асуулт маш их байгаа. Тэгээд эхлээд нь одоо зочныхоо одоо үгийг сонсомоор тий. За юунаас за яг зүгээр нэг сүртэй хүнд юм эхлэхгүй зүгээр энгийнээр яг би бас мөнгө санхүүгийн талаар айгуу сонирхолтой ярих дуртай. Хүмүүст ч гэсэн юу гэдэг мэдхгүй байвал хилээд өгчих юмсан гэдэг. Ер нь чиглүүлээд өгчих юмсан гэдэг. Тэгээ өөрөө ч гэсэн ер нь яг мэдхгүй зүйлээ бас ингээд сонсоод сайжраад явахыг хүсдэг боддог. Тэгээ одоо ч гэсэн би жишээ нь ингээд мөнгөний ингээд яриануудыг ингээд үе сонсоод би мэддэг ч гэсэн тэрийг өөртөө ингээд сануулдаг байхгүй юу? Нэрээ тийш үү те? Ийм дүрмүүд байдаг штэ гэдгээ ингээд мэддэг ч гэсэн одоо нэг санаалаа нэг жимд явж байгаа шиг очиод нэг юм өргөд ингээд юмаа сандаг гэдэг шиг яг тийм сандаг байхгүй. Тэгээд яг одоо би бол нэг хуваарь нэг 10-аад жил болсон байна. 15 оноос хойш бизнес эрхлээд яг тэрнээс өмнө нэг компанид нэг 2-3 компаниг 5-6 жил ажилласан. Ерөнхийдөө карьер гэх юм бол 15-6 жилийн тий. Тэгээд яг 10 жилийн хугацаанд ингээд бизнесээс анх тэгэл яг л бусдын адил ингээл их усүр багтаа эхлээл за тэгэл жоохон мөнгө олоод ирэнгүүтээ үл хөдлөх авах хэрэгтэй гэдэг ч юм уу тий. Тэрний дараа
за нэг үл хөдлөхөө авчаад дараа нэг хөрөнгөлттэй болох хэрэгтэй гэдэг ч юм уу те. Тэгэл яг алхмаар хийсээр бас сүүлд нь яг эхний би 4-5 жил бол яг л үл хөдлөх авах хэрэгтэй, хадгаламжтай болох хэрэгтэй. За тэгээд нэг бизнесээ томруулахын тулд нэг тодорхой хэмжээний бас их үсвэртэй дахиад тусдаа хадгаламжнаас гадна те байх хэрэгтэй гэж бодоо. Тэгээд эхний 4-5 жил байл яг тийм 3 юм дээр ингээл ноцолтой явж байгаа. Тэгээд сүүлийн нэг 5-6 жил бол яг хөрөнгө оруулалт илүү эхэлсэн юм. Тэгэхээр би зүгээр одоо ер нь бол яг өөрөө ер нь хадгаламжтай юу? Хадгаламжинд бол нэг ч төгрөг байхгүй. Өө тийм үү? Ямар хөрц бэ? Яг зүгээр хадгаламж гэхдээ юу байхгүй юу? Одоо хадгаламжинд яг мөнгө байгаа, бэлэн мөнгө байгаа. Эрсдлийн гэдэг мөнгө байгаа тий. Тэр гэхдээ одоо юу гэдэг хүн болгоны хувьд өөр ихний 5 сая, 10 сая, 20 сая ч юм уу тий. Бусдаар яг ингээд яг зориулаад жилийн үедээ 2 жилийн үедээ хийдэг тийм мөнгө бол байхгүй. За эндээс чинь тэгэл их мэхлэндээ. Бэлэн мөнгө гэдэг нь болохоор ямар нэгэн одоо хүүтэй ч юм хугацаатай биш дансанд мөнгө байгаа гэсэн үг. Тэрийг зүгээр хадгаламж гэж нэрлэж болно. Гэхдээ хадгаламжийн бүтээгдэхүүн бол болгоогүй. Бүтээгдэхүүн болгоогүй. Зүгээр нэг 6% хүүтэй данс байдаг шүү дээ. Хугацаагүй хадгаламж. Тийм үү. Тийм юм л. Тэр бол ойр хувийн хэрэглээний эрсдлийн данс. Аха. Түрүүн ярианы дунд ингэж гарлаа штэ. Бизнес хийж хагаад тэгээд бизнесийнхаа хажуугаар бишээ ажил хийж хагаад дараа нь ингэж дахиад хадгаламжнаас гадна өөр их үүсгэрээс бизнесийн мөнгө гаргаад гээд ингээд товч дурдагдлаа шүү дээ. Ер нь тэрийг ингээд жоохон дэлгэрүүлвэл одоо ингээд хүмүүс ажил хийж хагаад одоо бизнес руу орсон маш олон хүмүүс байгаа. Ялангуяа өнөөдөр энэ подкастыг илүү бизнес эрхлээд эхэлсэн ч юм уу эсвэл яг ингээд хийх гэж байгаа үйлдэл хийж байгаа хүмүүс бас сонирхох байх л та. Тэгэхээр тэр хадгалж байгаа мөнгөөр бизнес бүгд ингэ хийх юм шүү гэдэг юм хүмүүс ингээд асуулт асуу шүү дээ. Чиний хувьд ямар дүрм зарчмаар тэгж явсан юм? Би бол яг тэгсэн шүү дээ. Эхлээд за бизнесээ хийгээд эхний 1-2 жил 1 жил ч байна. За хөөрхөн болж байна те. Тэнгүүд нэг сарын тогтмол орлоготой болоод ирэнгүү за одоо би нэг үйл хөдлөлттэй болоо. Тэнгүүд тэр үед чинь би одоо залуу сингл гэр бүл хүн. Тэнгүүд нэг юу гэдэг юм бусдын жишгээр за нэг үйл хөдлөлттэй болж байна. Тэнгүүд нэг урьдчилгаагаа бэлдээд нэг зээл аваад үйл хөдлөлттэй болж байгаа. Нэг 2 жилийн дотор те. Тэрийгээ тэгээд дараа дуусчих жоохгүй. Тэнгүүд дараагийн зорилго за би нэг юм хадгаламжтай болчих. Тэгээд нэг өөртөө дүүн тавиад тэрэндээ хүрчиж байгаа. За тэнгүүд тэрэндээ бас нэг жил 2 жил ч юм уу те. За тэнгүүд за хүрчлээ. Одоо энэ бол миний эрсдлийн аюулгүй хэрвээ миний бизнес асуудалтай болоод би ажилгүй болоо гэхэд энэ бол эрсдлийн тэр мөнгө байхгүй хадгаламж. Тэгэхээр энүүгээр би одоо бизнес хийхгүй ахаад би бизнестэй томруулахын тулд эргэлтийн хөрөнгө илүү бий болох хэрэгтэй юм байна. Тэрийг одоо ахаад би тусад нь оромжлуулсан. Яг нэг бизнес эрхлээ нэг 4 жилийн дараа ч юм уу те. 2 тустай явж ирсэн шүү дээ. Ааха. Тэгээд тэрийгээ би бүрдүүлж чадсан. Тэгээд бизнес тодорхой хэмжээнд томорсон. Тэгээд эхний нэг 5 жил нь яг нэг тийм 2 жил үйл хөдлөх, 2 жил нэг хадгаламж, 1 жил нэг бизнесээ томруулах нөөц гэх юм уу те. Тиймэрхүү. Бизнес томруулах нөөцөө болохоор шууд хадгаламж руу хийсэн үү? Үгүй яг тусад нь ахиж данс би гаргаж ирсэн санаатай. Шууд бизнесийнхаа данс дотроо. Миний санаж байгаагаар болохоор дэлгүүр нээхийн тулд хөрөмтөл хийсэн гэсэн үг шүү дээ тий. Өмнө нь болохоор дэлгүүргүйгээр ингээд явдаг шүү дээ. Аха. Мөнгийг одоо янз янзын хөлбөрлөө хийж үтсэн ба штэ. Байрлал үйл хөдлөх рүү хийсэн байна те. Тэгээд за үйл хөдлөх рүү хийхийг бол хүмүүс амар их баг санал болгодог. Тэгэхээр тэрийг баг ингээд хүмүүс өөрийнхөө бизнесийн орлогын мөнгийг үйл хөдлөх орлого болгоод тах юм бол үнэн ч өсөөл юм ч гэдэг юм уу тийм бодолтой баа штэ те. Тэгэл энэ дээр ямар проблем ч юм дээр учирж байсан давуу тал сул талынх нь ялгаанууд нь юу байсан бэ? Яг үйл тэр анх авч ирсэн үйл хөдлөх бол баг хөрөнгө оруулалт гэхээс илүү нөгөө нэг яг зөв амьдралын хэрэгцээ яг үнэ. Би одоо гэр бүлтэй би тэр үед яг дөнгөж нөгөө нэг хүнтэй танилцаад яг ингээд байж ирсэн үе. Тэгээд угаасаа хадминда байддаг байсан ч үе те. Тэнгүүд тиймэрхүү нэг шаардлагын үүднээс авсан гэх юм уу те. Яг хөрөнгө оруулалт биш. Одоо зүгээр эргээд харахад бол жоохон муу хөрөнгө оруулалт. Би яг одоогийн туршлагаараа хэлэх юм бол те.
тэр үйл хөдлөлтөд оруулсан мөнгийг би магадгүй бизнестэй эргэлдүүлсэн бол гэдэг зүгээр үнцэг байж болно. Гэхдээ тухайд миний тэр үеийн инх бат гэдэг үний хувьд бол магадгүй тэр хамгийн бэст алхам байхгүй юу. Зүгээр яг үйл хөдлөлийн хөрөнгө оруулалт гэдгийг тусад нь ярих юм бол зүгээр яг одоо би зүгээр товчхон ашигтай ашиггүй гэдэг тал дээр хэлэх юм бол жоо ашиггүй. Үйл хөдлөх үү? Би ч одоо яг оруулах гэдэг шүү дээ. Ашиггүй. За яг ашиггүй гэх нь яашаа ер нь нэг тийм өгөөж одоо фиксийн хөрөнгө оруулалт бол биш. Одоо нэг дараа ямар байсан ингээд дэлгэрүүлээ. Чамд ярьсан бэ? Нэг ингээд зархад ингээд проблемууд учирсан тий түрээслэгч гэдэг юм уу тий одоо ингээд за тийм тэрний өсөлт мөсөлт ямар байгаа гэл. Одоо жишээ нь яг би тэр үнийн дүн ярьж болох юм шиг. Бодно шүү дээ. Одоо жишээ яг тэр байрыг би 180 90 саяар авчихсан. Тухайн үед тий. Тухайн үед. Тэгээд яг тэр чин зараад бараг 5 жил 4 жилийн дараа зарч 250 саяар зарж байгаа байхгүй. За. Тэр олж өссөн би тодорхой хэмжээнд авсан л доо. Хугацаанд нэг 2 жил авслаад тэгээд 2 жил түрээслэх гэж оролцсон гэх юм уу та тий. Өөр байр руу би шилжээд. Тэгээд тэр 250 сая үнэлгээтэй байрыг би түрээслэхэд сарын 2 сая төгрөгөөр нэлээд зовж түрээсэлж байгаа байхгүй. Тэр чи одоо тэгэхээр чи 24 сая буюу нэг ашиг нь бол нэг 10 хүрхгүй гэсэн үг байхгүй. Тэгээд би тэндээс агентээр дамжуулаад түрээсэлж байгаа. Өөрөө нэг ажил ихтэй учраас тэрийг би өөрөө цаг зарцуулах хэцүү те. Тэгээд тэр үндэ даалгаад тэгээд тэр үндэ 1 сарын түрээсээ би өгнө шүү дээ. Тэгэхээр тэр ашигчан бүр 8-9% орчиж байгаа байхгүй. Тэгээд би тэрийг стресстэн байж те эсвэл яг тэр өмнө магадгүй заримдаа жил болоо гарчна. Би нэг 3 түрээс санаж байна. 2 жилийн хугацаанд. Тэгэхээр тэр чи өөрөө надад ажил өгч байгаа. Хоёрдугаар тэнд миний ашиг нь маш бага байхгүй. 250 сая төгрөгийн ашиг 9% яваад байна шүү дээ. Хадгаламжнаас муугаз. Тийм ээ. 12 13 мөрөвтэй байгаа. Тэгээд дундаж одоо ер нь үйл хөдлөлийн өгөөж ер нь тийм л байна. 8-аас за бүр макстай л 12 байгаа. Тийм. Би бол одоо хувьдаа тэр бумын байшин жил сарын 10 сая төгрөгөөр л үргэлжлэв. Тэгээд тэр чинь 100 сая байхгүй юу? Дунджаар. 100 сая ч өөрөө тэр бумын 10% гэсэн үг байхгүй юу? 500 саяын байр яг адилхан. Тэгэхээр яг ингээ хөвчлээ явуулчихаар ерөөсөө тэнд нэг 8-9 10% ашиг байна. Яг уу тэрийг ингээд нөгөө нэг байрны үн өснө гэдэг юм ярьж болно. Тэр бас ахаал тустай яг ярьж болно л доо. Тэрийг туудахгүй бас өөр зүйлтэй харьцуулж гад ярьсан бараг илүү чухал ах гэж бодож байна те. За тэгэхээр ийм бизнесийн салбараас ямар ч үйл хөдлөхөөр ингээд хөрөнгө оруулалт хийж үзсэн юм байна. Нэг юм асуулт байна. Одоо жишээлбэл бизнес эрхэлж байгаа хүмүүс ингэдэж штэ. Одоо миний бизнес надад өгөөж өгөх болоогүй гэд. Тэгээ бизнесээс ямар нэг ашиг гаргаж авахгүйгээр тэгэл зээлээ төлөөл ингээл нүдэд идэв штэ. Тэ. Гэтэл чи энэ дээр ямар зарчмаар авсан бэ? Одоо жишээлбэл миний санджаагаар бол бизнес бол ямар нэгэн байдлаар мөнгө л өгөх ёстой штэ. Гол зорилго нь өөрөө тэ. Гэтэл хүмүүс ерөөсөө бизнесэл томруулаад улам ингээл амар одоо ингээд ийм зардал ихтэй улам л ийм нүсрэл болгоод байдаг. Тэгж байгаа л эндээс би дараа нь ашиг амч гэдэг юм байдлаар. Хоёрдугаарт бол бизнесээ амьдралтаа ингээд санхугаар нэг холчоод идэг хүмүүс байдаг шүү дээ. Бизнес жоох өгөж өнгөт л хувийнхаа амьдралыг сайжруулах машин тэрэг аваад ингээд байдаг шүү дээ. Миний санджаагаар их бат нэг хахтар үнэтэй машин унж байгааг байхгүй. Одоо унж байгааг үгүй ч мэдэхгүй. Тэгээ ерөөсөө нэг ийм хувийн одоо хэрэглээ шунлаа яаж тэр дээрээс ингэж холдуулж байдгийг. Тэр бас товчхон санал байна л та. Яг одоо зүгээр юу ячдаг юм уу гэж бодоод байна. Би ингээд түрүүний хэлжсэн ингээд за үйл хөдлөх хадгаламж бизнесийн нөөцтэй дараа нь хөрөнгө оруулалт. Тэнгүүд нэг талаараа идэр чинь ингээд надаа бас хэрэглэх завдал өгөх гэх юм уу та. За. Нэг талаа ингээд дөрөв үсгэж байгаа хүсвүсээгөө. Тэнгүүд тэр би юм яг хийхин тулд би бүх ингээд одоо шаардлагагүй хэрэглээнүүдээс өсвүсээгөө салахаар болчихж байгаа. Тэ? Би байраа томруулах шаардлагагүй болчихж байгаа. Том машин унах шаардлагагүй болчихж байгаа. Гоё хувцас өмсөх шаардлагагүй болчихж байгаа. Тэ? Тэнгүүд яг тэр надад зүгээр яг би нэг амар анханасаа дүрмтэй байсан гэхээсээ илүү
Надаа хүсүүсээгөө нөгөө нэг зориг маань илүү ингээд дүрэн бий болгоцсон. Болов гэж хараад байгаа. Яг одоо бол би илүү ингээд дүрмтэй л те системтэй те тэг нэг гэдэг ч юм уу. Одоо тэнгууд би надад нэг юм юу хайрлаа л да. Зүгээр одоо бизнесээс цалин авд юм уу? Эсвэл бизнесээс ашиг авд юм уу? Одоо жишээ нь за би бол одоо жишээ нэг за нэг сард хэдэн төгрөгийн цалинтай гэж явна шүү дээ тий. Тэгэхэд яг өөрөө одоо жишээ нь сар болгон цалин авд юм уу? Яадаг бол одоо зүгээр нууц швал хилж болохоор бол сарын хэдэн төгрөгийн одоо яг цалин орлоготой тий. Мэдээж бизнес ч бол тустай явж байгаа. Өөрт одоо хэрэглээний хэдэн төгрөгийг одоо жишээ нь ингэж цалин болгож авд юм уу? Эсвэл ашиг хов өртд юм уу тий. Тэнгууд надаа энээс шалтгаалж би бол одоо өөрөө ресторан ч юм уу за хийж байгаа. За тэгэл одоо нөгөө тоглолт кинонд орж байгаа. За өөр хөтөлбөр юм хийж байгаа. Энэ болгоны чинь би өөрийгөө эдрийгээ бүгдийг нийлүүлэл би өөрийнхөө миний сарын орлого гэл би аваад байгаа байхгүй. Тэгэл аваад эндээч ресторанаас ирсэн мөнгөө, эндээч хөтөлбөрөөс ирсэн мөнгөө бүгдийг нийлүүлж байгаа л үрхээ үрээл хадгалахыг хадгалаад байгаа байхгүй. Тэгэхээр би одоо хамгийн гол юм өөрөө бизнестэй одоо ингээд бизнес хийгээд явцаа. За одоо ингээд арилжаа хийж байгаа. Ингээд ийм хүнээс би одоо яг сарын орлогоо яаж хуваарлаад байна гэдэг надад амар сонирхолтой байгаа л да. Яг одоо би чинь одоо яг баримтлалыг зарчим гэвэл би ингээд бүтэн жилээр нь ингээд нэг харчтэй. Тэнгүүд яаж харддаг вэхээр бизнесээс орж ирэх орлого. Тэгээд хөрөнгө оруулалтаас орж ирэх орлого гэдэг тэгээ багцл чинь ингээд нийлээд нэг дүн гарчин тэ. Тэнгүүд тэр дүнгийн би 80% буцаад инвест хийх хэрэгтэй гэж боддог байхгүй. Нийт эргэлдүүлнэ гэсэн үг юм уу? Буцаад хөрөнгө оруулах. Тэр хоёр нийлээд 80% үлцэн 20% би хэрэглэнэ гэж боддог байхгүй. Тэгээс би одоо юу гэдэг нь тогтмол би бол яг тэдэн төгрөг авдаггүй. Ерөнхий би ингээд том зардлуудаа чигсааж гаргаад тэгээд давхар сарын дундад зардал гэж зүгээр ерөнхийдөө ингээд ерөнхий гарах хэрэглэлийн зардал. Тэр ингээд тодорхой хэмжээнд дээшээ доошоо болно. Тэнгүүд ерөнхийдөө ингээд барьцдаг байхгүй. Яг ингээд юу гэдэг нь зардлаа би нэг зардал дээр ингээд ноцолтой гэдэг. За тэр ийм болчлаа, энэ ийм болчлаа гэхээс илүү би ийм дүнг энэ жилийн багц одоо хөрөнгө оруулалтын багц маань дараа жил ихэд ийм дүнгээр өссөн байх хэрэгтэй гэж би хардаг байхгүй. Тэгээд тэр миний одоо юу гэдэг нь зорилго. Тэрнээс одоо юу гэдэг нь би тэрийг хэмнэхүү, тэрийг авах уу гэхээс илүү нөгөө талд маань үндсэн дүн маань багц маань өсөж явах хэрэгтэй. Бизнес дээр байгаа ашиг маань бас тэр хэмжээгээр өсөж явах хэрэгтэй гэдэг юм тоо тавьчаад эндээ үрж ийнэ гэж хардаг. Тэгэхээр одоо би жишээ нь за миний нэг за одоо хийж байгаа бизнесийн одоо за рестораны одоо ашиг за орлого байлаа гэж. За энд миний одоо өөр тоглолтын цалин за хөтөлбөрийн цалин за тэгэнгүүт би жишээ нь одоо за жилд би энийг одоо нийлүүлж болно. Тэ багцаар за тэ би жилд нэг ингэж ажиллахад би за нэг тэд болгоно. Гэт энийгээ яг ингээд жишээ нь одоо хуримтлуулаад хураагаад ингэж жаад багцаа ингэж гаргаж авчаад тэгээд эндээсээ дахиад 80% одоо магадгүй ресторан руугаа тий хөрөнгө оруулаад салбар нэг ч юм уу эсвэл одоо яах хэвээр өөр хөрөнгө оруулаад үлцээ 20% би хэрэгэлдэг гэсэн үг юм шүү дээ тий. Яг хараар бол тий. Эний юу болохоор энэ хотын одоогийн нөгөө нэг санхүүгийн одоо бизнес нь арай өөр болоод эхлэхлээр 20-80 харьцаа бол амар боломжийн буюу 80% 20% гэдэг чинь амар өндөр дүнгээр баг өөртөө мөнгө зарцуулж байгаа нэгтийг баг ойлголт руу авах гээд байна л та. Гэтэл жирийн ажил хийж байгаа цалин авч байгаа хүн тий өөрийнхөө авч байгаа сая төгрөгийн цалингийнхаа 200,000-аар амьдраад 80% гэвэл хөрөнгө оруулах боломжгүй л дээ. Тэгэхээр энэ дээр нөгөө нэг арай өөр бизнестэй болоод ирэхлээр хүмүүсийн нөгөө орлогын арай өөр хэмжээ өөр болно гэдэг юм яриг. За тэрнээс гадна нэг юм асуулт байна. За одоо тэгвэл бүгдээрээ шууд нөгөө нэг бонд тий хувьцаа руу орё тий. Ийш ер нь яг энэ салбар руу хизээс эхлээд хөрөнгө оруулалт хийсэн бай. Ер нь тэгээд 2020 онд яг эхэлсэн. 20 одоо 5 жил. Ковидын өмнө. Яг ковидын үеэр л хэлсэн. Тий. Тэнгууд энэ хөрөнгө оруулалтууд дандаа Монгол компаниуд дээр өнөөсөл гадны зах зээл дээр хөрөнгө оруулалт хийж байна уу? Яг одоо яг гадны юмуд байгаа. Гэхдээ одоо бол тэрэн дээр би одоохондоо яг нэмэлт хөрөнгө оруулалт хийхгүй. Одоо л их хвчлэн дотоодын л
Тэр хөрөнгө оруулалт хийхэд нэг юм асуудал яригдж байгаа шүү дээ. Одоо ингээд зүгээр л ажил хийж байгаа хүн өөрийнхөө олж байгаа мөнгөөрөө шууд ингээд хөрөнгө оруулалт хийгээд бонд авч болох юм уу? Хадгалахын орно гэдэг юм яриад байдаг шүү дээ. Тэр тэд нар ингээд миний харж байгаа болохоор тийм найдваргүй хөрөнгө оруулагч болчих юм шиг санагдах байхгүй. Тэгэхээр тэр чин өөрөө мөнгөгүй хамаг байгаагаа шууд хөрөнгө оруулалт ийчлээ шүү дээ. Хувьцаа бонд авчлаа шүү дээ. Тэг нөгөөдгийнхөө өгөөжийг хүртэх хугацааг нь хүлээж тисэхгүй. Тэний амьдралд асуудал үүсэх юм бол уналтын үед дэрэн ч юм уу те ашгаа гаргаж авч чадахгүй байх гэж харддаг байхгүй. Тэгэхээр чиний хувьд ер нь яг яаж энэ одоо хадгаламжнаас хөрөнгө оруулалт руу мөнгө хуваарлаж эхэлсэн? Бүх хадгалж байгаа мөнгөө хийж эхэлсэн юм уу? Эсвэл ийшээ тодорхой бас дүн хуваарч юм уу гэж орсон юм? Тий, яг одоо бүр анх бол яг дотоодын зүгээр нэг жоохон ганц хоёр хувьцаа авч эхэлж байгаа. Дараа нь би тэр нэг 6 сарын хугацаатай ингээл багаар нэг 5 сая 2 сая ч гэдэг юм уу те. Тухайд авчаад яг бонд бол би 20 онд нэг 10 сая төгрөгөөр эхэлчихсэн. Мишель Экспогийн хажууд байж байгаа Мишель Резиденс гэдэг ийм одоо нэг барилгын төслийн бондыг би анх авчихсан. Оо за. Тэгээд тэр үед бол надад ч гэсэн яг амар шин ойлголт байсан. Гэхдээ тэр үед ер нь бас хүмүүс тэр үед баг бонд гэж нэг мэддэггүй байсан баха. 17-8 онд л анхны баг бондууд гарч эхэлж байсан. Миний зүгээр санджаар. Тэгээд 20 оноос би яг авч эхэлж байсан. Тэгэл яг ингээл тэр чинь нөгөө нэг эхлээд туршилтаар авч байгаа юм тий. Тэгээ би тэрийг ингээл бага шууд 10 сая авсан юм уу? Шууд 10 сая авсан. Тэр нэг одоо нэг бондыг авсан юм. Зөвхөн нэг бондыг 10 сая төгрөг. Туршиж үзсэн. Туршиж үзээ. бонд жилийн дараа одоо юу гоох уу? Ашигох уу? Тэр бонд миний санджаар 18 сарын хугацаатай буюу жил хагассан хугацаатай байсан. Тэгээд за яг 6 сарын тутамд хүүгээ өгчээсэн санаад байна тий. Тэгээд 6 сар болгонгод миний данс руу ингээ хүүн ороод ирж байгаа байхгүй. Тэгээд эндээс ерөөдөө би ингээл хэлж байгаа шүү дээ. Тэгээд 18 сард ингээд дуусангууд би үндсэн мөнгө авчихна 10 сая аваад энэ сүүлийн хүүгээ хамт аваад нэг 10 сая хэдчихэ. Хүүг юу татвараа төлөөл. Тэгээд татвараа төлөөл тэгэл авч авахгүй. Тэгэл ер нь эндээс хойш ингээл өөрөө ч давхар судлаад ингээл нөгөө хадгаламжинд байсан мөнгнүүдээс ингээл баг багаар яваал дээрэс нь олж исэн орлогоосоо бас баг багаар нэмэл ингээл явсараад бүгдийг л хөрөнгө оруулалт болгосон. Тийм үү. Байр энэ төр хүртэл тийшээ Одоо шилжсэн. дээр нөгөө нэг асуудал болоод байгаа байр чинь ч гэсэн хөрөнгө оруулалт болсон. Зараад шууд хөрөнгө оруулалт болсон юм уу? Тэгэхээр одоо за надад бол одоо чинь 10 сая төгрөг ингээл би бол ингээл хоримтлуулаад хадгалаад одоо ингээл 20 мөр болгосон байхгүй. Тэгжсэн чинь мэдээж нөгөө хадгаламж өсөхгүй байхаар нь хүн ингээд хүүтэй зээлэхээр ингээд хүн 14 хоногийн дотор 10% хүмүү тий ингэж орж ирэх айгүй зүгээр санагдаад явж байгаа тэгээ тэрийг алдсан л да. Тэгэнгүүт одоо би бол яг нөгөө өмнө нь ингээд цуглуулж чадсан юм чинь би дахиад цуглуулна гэж бодоод байгаа. Тэгээд ер нь хоримтлуулаад эхэлж байгаа. Гэтэл би тэгэнгүүт яг тэгж боддог гэсэн бохоо. 10 саятай одоо чинь бонд бараг авдаггүй хаа. Бондыг бол бараг л нэг юм 50 саяас дээш мөнгөтэй өжиж бонд авдаг байх гэж бодож исэн чи 10 саятай бонд авч болсон гингут хүй би чинь гэж бодогж л юм л та. Тэгэнгүүт тэр үедээ 10 саяар бонд авч ийн гэдэг чинь тэр 10 сая бол амьдралд чинь нэг одоо яаралтай хэрэг болохоор тий Мөнгө байсан хаа. ямар ч байсан энийг 18 сар аваад цааш нь хадгалсан байхад миний амьдрал цаашдаа зүгээр явж болохоор байсан мөнгө байсан гэсэн үг тий. Тэгэхээр би одоо чинь 10 сая төгрөгтэй байхад одоо байлаа гэж бодоход маргааш ч юм уу одоо ингэ шууд бонд авч 10 саяар шууд бонд авах бол тийм боломж байгаа юм. Би зөндөө брокеринг компанид байна тийшээ уцтал ямар бонд байна гэл хэрвээ чи данс нэлгцэн бол тэ эсвэл данс нэлгээгөө л очиж уулзаал зөвлөгөө аваад тэгээд шууд авч. Тийм үү. Одоо чинь би тэгтээ ингээ бонд гээд шууд ярихаас өмнө зүгээр бүр ингээ суур эхлээд юм ярих гэвэл зүгээр ингэ. За тийм. Одоо чинь ингээд хоримтлал хадгаламж гэдэг юм чинь одоо бүх юмний суур ихгүй юу? Энэ бол заавал байх хэрэгтэй. Тэнгүүд энийг алгасаж ер нь юм хийж яг айгу хэцүү болохгүй. Энд чинь өөрөө тэр тухайн хүнд одоо амар том хамгийн ихний сургалт хийчихэж байгаа тийм. Санхүүгийн сахилгаас төлөвлөсөн. Яг үнэ. Тэнгүүд тэр хүн ингээд өөрөөсөө
хэрэглэнээсээ харамлаад оримтлуулад ингээд хамгийн эхлээ сурчиж байгаа байхгүй. Тэгээд өөрөө айгүй гоё зөв дадалтай болоод илүү дутуу юмд ингээд шуналтай байхгүй тий. Тэгээд дараагийн алхам тэр мөнгийг яаж өсгөх вэ гэж хүн бодох нь угаасаа байгалийн natural зүйл шүү дээ. Тэр нэг буруу биш байхгүй юу? Тэгэнгүүт асуулт юу вэ гэхээр одоо энийг ахаад энийг алдчихгүй хүн шиг гэхдээ аятайхан өгөөжтэй юм хийх ёстой гэдэг асуулт гарч ирэн зү. Тэгсэн. Тэгэхгүй одоо зүгээр нэг нөхөр гарч ирээд хүүтэй зээлч гэдэг нөхөрт өгч болохгүй байхгүй юу? Нэгдүгээрт хоёрдугаарт бас нэг энэ асуудалтай хамт яваад байгаа юм нь болохоор хүн ингээд за янз бүрийн юм байгаа тийм бизнес эрхэлж байгаа юм байгаа. Бизнесээс орлого олж байгаа юм байгаа. За өөрөө зүгээр нэг газар ажиллаад олж байгаа юм байгаа. Ингээд янз бүрийн юм байгаа шүү дээ. Тэнгүүд тэрнээс хоримтлаад мөнгөө хадгалчихж шүү дээ. Тэгээд тэрэнгүүрээ ахаад нэг орлогын их усүр бий болох гэдэг нэг бодлого орж ирж байна. За би одоо чинь 30 саятай болчихлоо яаж өсөх вэ гэхэл одоо эдний нэг хадгаламж үсгээс эхлэн групп дээр баг өдөр болгон тийм асуулт ирж байгаа тийм. Тэгэнгүүт миний баримтлагдаг анхнаасаа зарчим юу байсан бэхээр би бизнес хийжсэн. Тэр тусмаа би ингээ хотлооны бизнес эрхэлж байсан тийм. Тэгэнгүүт би тодорхой хэмжээнд хийж чадсан уу гэж чадсан. Тэгэнгүүт хүн ингээд юм жоон чадаад ирэхээр нөгөө нэг юм сонин бодлууд жорж ирдэг байхгүй. За би өөр юм хийж чадах юм байна гэдэг. Эсвэл хамаатны чинь нэг ах юм уу дүү эсвэл нэг найз чинь гоё юм ярьж эхэлдэг байхгүй. Нийлээд ингээд ийм ашигтай юм байна гэхэд. Яг тэр ингээд чимээг нөгөө нэг noise cancellation гэдэг шиг шууд хаагаад одоо ерөөсө төвлөрөх ёстой хийж чадж байгаамаа тултал нэгээд тэндээс орж ирж байгаа орлогыг тултал нь өсгөх хэрэгтэй байхгүй. Тэгээд тэр орж ирж байгаа орлогыг ахаад нэг надаас хамаарахгүй их усүрээр ахиж өсгөх хэрэгтэй байхгүй. Тэр нь хөрөнгө оруулалт байхгүй юу? Тэр хөрөнгө оруулалт нь тухайн хүний юу ч байж болно. Тэр нь бонд байна уу, хувьцаа байна уу, үл хөдлөх байна уу? Бас тэр хүний хийж чаддаг, жоохон мэддэг одоо нэг гадралдаг юм байвал илүү маш сайн. Тэгээс заавал би бонд аав гэж байгаа юм биш. Хувьцаа аав гэж байгаа юм биш. Эсвэл үйл хөдлөх аав гэж байгаа юм биш. Бүр нэг өөр юм байж болно шүү дээ, тийм. За тэгэхээр одоо тэр хувьцааны талаар, бондны талаар хүмүүст ингээд дээр нэг сонирхолтой бодлого бодож байна. Тэр бодлогыг ингээд хоёлаа жижигэд бодоолъя гэж бодлоо. За би тон домоо байсан шүү. Тэр үедээ түрүүн нэг хальтхан яриад өнгөрсөн. За үйл хөдлөх хөрөнгө ингээд өснө гэж хүн болгон худалдаа авалт хийж байгаа тийм. Гэтэл тэрний оронд ягаад үйл хөдлөх биш бонд юм бэ гэдэг ийм жижигхэн бодлого ботчмаар байна л да. Тайрын кейс дээр бодох уу? За тэгээ одоо чи барилга руу оруулсан тийм. Тэр үнийн дүн хийх боломжтой юм уу? Одоо болно шүү дээ. Тэр чинь бол одоо 3.5-аар анхны хаалга өгөөд одоо 4 одоо болохоор 5 дээр очсон байгаа. 5.5 болж байгаа гэдэг. 2 дээр очсон байгаа. За яг энэ бол ашиглалтанд орж байгаа хугацаанд. Гэхдээ энэ хоорондод ерөөсөө тэр барилга ашиглалтанд ороогүй л аль та хамгийн хэцүү тий. Айгу нийт үн байгаа юм. Нийт үн нь болохоор 350 байна уу? Тийм болж байгаа. Хөрөнгө оруулсан байна. Тийм. За одоо болж байгаа өсөж байгаа нь 350 60 болох байх тийм. Миний харуул тэгж байна. Хойд нэг 250 гэж байна. Тийм 250 тийм. Тэнгүүд энэ одоо тэр мөнгө өгснөөс хойш яг хэдэн сар вэ? Одоо 2 жил. 2 жил болж. 48 24 сар юм байна зү. Тийм 24. Тэрнээс их үү? 2 жил. За 3 жил юм байна. Өмнө анх нэг орхоос өмнөхөр өгсөн хугацаа бодоход 3 жил. Тэр бүгдийн бод. За тийм 3 жил гэсэн. Тэгээд дунд нь ахаад бас нөгөө Ирланд явсан тий. Тэгсэн. Яг хөө тэр нийлээд ер нь 3 жил баг. Тэрэнд бас зүгээр хэдийг өрсөн бэ? Ирланд руу. Тийшээ чинь бол ойролцоогоор Ирланд руу бол 65 60 аяллалыг нэмэх юм бол 150. Яг одоо жишээ нь бид нар ингээд 250-ын байр 350 3 жилийн дотор тий. Гэдэг чинь 250 гэж одоо хэрвээ тухайд хөрөнгө оруулсан бол
хэд болох вэ гэдэг үг тийм. гэдэг мөнгө чинь 400 сая төгрөг байхгүй. За Өнөөдрийн нийт төгрөг авахгүйгээр нийт төгрөг 3 жилийн хугацаанд нэмэхгүйгээр шүү. чигтээ саяны байрны мөнгөийг л хэлж Зөвхөн байгаа байрны мөнгө. Юуны чинь мөнгийг бүр нэмчээ зүгээр 400 саяга бодчих заяа. Зүгээр. Тэнгүүд тэр нэг ойролцоогоор 700 сая төгрөг багц болох хэрэгтэй байхгүй. За. Өсөөд те. Одоо 800 одоо эрэг хавар 800 болно гэж үлээгээ сууж байгаа байхгүй. Хөрөнгө оруулалт хийсэн бол те. Хөрөнгө оруулалт хийсэн бол. Тэгээд тэр ерөнхийдөө айгүй дэжгүй найдвартай хөрөнгө оруулалт байхгүй. Тэгвэл одоо чинь хөрөнгө оруулалт ингээд одоо ингээд сонсонгууд яг их дүнгээр бодол ингээд амар байж нэ. Чинь мэдээж эрсдэл байгаа шүү дээ. Одоо жишээ нь нөгөө ховцоо унуул яах юм те ингүүл яах юм гэж юу гэж ойлгосон чи зөв өөрөөр би бондыг бол ингэж ойлгосон. За ямар нэгэн төсөл одоо хэрэгжиж гэж байгаа тий. За ийм байгаад хүмүүсээс мөнгө татан төвлөрүүлээд нийлүүлээд тэр бизнес одоо байр юм уу ямар нэгэн төсөл рүү хөрөнгө оруулад дараа нь тэрийг нөгөө авсан хүмүүстэй хадгаламжийг бол арай өгөөч тий. Тэгээд хувьцааг бол арай найдвартай одоо юм энэ тухайн төсөл хэрэгжиж байгаа учраас энийг хэрэгжүүлээд ингээ гаргаад тэгээд хадгаламжийг бол арай өндөр хүүтэй буцаагаад нэг хүмүүстэй тарааж өгдөг л тийм л гэж ойлгосон. Ерөнхийдөө тухайн төслийг хийхээ өмнө хөрөнгөө хүмүүсээс босгочдөг. Тэгж бол бондын үгээр болсон шүү. Цэвэр. Тэгэхэд л тэгж өсөд байна уу тий. Тэгэхээр яг хувьцаад бүр эрвэхтэй болчиход байна шүү дээ тий. Хувьцааг яг яаж авах вэ гэдэг чинь бүр төвөгтэй биш үү? Хувьцаа руу ер нь бол яг би хөрөнгө оруулалтыг зөвлөдөг юм. Яагаад тэгэхээр ер нь хувьцааны талаар гарч нэлээ хэмээр нэ. Одоо харин тий. Өнөөдөр бондол яриад. За. Тэгээ. Тэгэхээр яг ер нь бол саяны дүнгуудыг бодоход одоо чинь хамгийн гол нь за үйл хөдлөлт одоо хүртэл ороогүй байна тий. Стил мөнгө алдаад шүү дээ өдрөөр гэсэн. Тэнгүүд нэгдүгээр тэр орчлоо гэж бодоход тэрийг зарах уу түрээслүү гэдэг чинь ахаад проблем байхгүй. Ахаад хугацаа суна гэсэн. Тэгнь. Тэгэхээр саяныхыг бүр тэрийг оруулаад бодох хэрэгтэй байхгүй. 3 жил биш. Магадгүй 5 жилээр бодох хэрэгтэй байхгүй. Зарагдах хугацааг бодоо тий. Хугацаад тэнгүүд тэр бүтээгдэхүүн чинь нөгөө хөрөг чадварын үед амар муу болчихж байгаа. Үлгэрлэгч чинь. Тэгдэг. Нөгөө хөрөнгө оруулалт бонд орсон мөнгөө хугацаанд л авчна. Хугацаа нь болоогүй бол зараад гарчиж болно. Хүүгтэйгээ хамт. Зарах нь тухайн нөгөө авсан газартаа зарч тийм үү? Бирж дээр шууд зар тийм. Ерөнхийдөө брокеророо холбогдоод бирж дээр зарж болно. Эсвэл одоо нээлттэй бондоо шууд бирж дээр зарж болно. Хаалттай бол брокертойгоо холбогдоод өөр хүн авах юм байна уу гэвэл одоо жижигэ бонд авсан байдаг 100 сая бондтой. Тэгээд юу гэдэг нэг 6 сар болоод би мөнгө авъя гингүү чи 6 сарын хүүг аваад за боли 7 сар гэж бодчих заа. Чи 6 сарын хүүг авчихсан 1 сарын хүүг алдах гэдэг нь тийм. Тэгвэл 1 сарын хүүгийг чинь өгөөд нөгөө 1 сарын хүүг чинь надаас аваад өгчдөг байхгүй. Би тэгээд авсан хүн чинь 5 сарын хүүг аваад гардаг байхгүй. Тэгэхээр ойлгож байна. Тэгэнгүүт одоо жишээ нь би бол одоо надад бол үйл хөдлөх бас байгаа байхгүй түрээсийн байр байгаа байхгүй. Тэр болохоор гэхдээ ипотекийн зээлтэй. 28 онд ипотекийн зээл нь дуусах юм. Тэгэнгүүт би одоо за тэр нэг дуусахад одоо нэг 20 эдэн сая. За нэг 30 сая төгрөг өгөхөд бол тэр ипотекийн зээл дуусахаар байгаа. Мөнгөн бол юу гэж зөвлөдөг гэхээр ипотекийн зээлийг авсан бол чи яг тэр хугацааг нь л бай. Наан төлөх гэж бити яар. Би бол бас яарж исэн байхгүй. Газ баг тэрийг дуусгаад дахиад энийг минийг гэж үзсэн байхгүй. За тэр яг хугацаагаар дууслаа гэж бодоход би тэр байрыг тэгвэл одоо болохоор ингээд түрээслээд байдаг байхгүй. Тэгэхээр би бол ер нь тэрийг түрээслэх шаардлагагүй аль болох ер нь зараад за тэр хідээр зарагдах. Тэр мөнгөө би бонд руу оруулчвал илүү үйл хөдлөхөөс илүү бонд нь арай өгөөчтэй арай илүү гэж бодох юм тий. Тэрэн дээр тоол бодох хэрэгтэй байхгүй. Зэрэг зүйлэл гол юм чинь л шийдвэр гаргахын тулд тоо бодчих. Тэнгүүд энэ ашигтай юм аа. Эсвэл зүгээр яхаа төлж дуусгаад тэрнийхээ дараа зарж болно тий. Тий. Яаж болно. Юуны хүмүүс болохоор нэг асуулт тал үүсэж байгаа. Энд тэрний юм бэ гэхээр байрны булангийн мэрэгд иддэг учраас тэр ингээд байгалаа. Гэтэл бондны нэг том асуудал юу гэхээр маш хурдан хөрвөх чадвартай. Төрөний илтгэр зараад гарч болдог. Тэнгүүд ядчихад
6 сарда улирал тутамда хүүн орж ирээд байдаг. Тэгвэл буцаад тэр чи буцаж бонд руу хөрөнгө оруулалт хийн гэдэг зарчим ярих гэдэг шүү дээ тийм. Гэтэл хүмүүс бол тэрийг шууд буцаж татаж аваад нөгөө нэг нэг тэнцэн ингээд царцаачж байгаа байхгүй. Тэгээд 100 сая бол өгөөжийн нийтэл амьдраад хана шүү дээ тийм. Тэгэхээр эн чинь өөрөө өсөлт байхгүй, хөгжил байхгүй. Нэг 100 сая төгрөг бонд руу хийцэн юм болчих гээд байдаг. Нэг юм таалаад. Тэр ийм хүмүүс нөгөө нэг проблемууд бас ажиглагдаад байгаа байхгүй. Надад болохоор наадтай шингмэр санагддаг. Хүмүүс одоо ингээд зүгээр юу гэдэг. За хүн ингээ нэг ажил хийчихээ те. Тэнгүүд хажуудаа ингээ нэг жижигхэн бизнес босгочихъя. Тэр нь тогтмол орлого оруулж ирдэг те. Тэнгүүд тэр бизнесийг ингээ цааш нь домруулах тэр мэд боломж байгаа за. Тэнгүүд тэр хүн тэр бизнесийг ер нь үрж зараад идэх магадлал нь айгүй бага байх гэж би зүгээр бодоод байна. Зүгээр харууханаар ойлгох те. Тэнгүүд тэр хөрөнгө оруулалт юу гэдэг юм бонд нь юу вэ? Тэр бол нэг төрлийн бизнес байхгүй юу? Тогтмол орлого өгдөг. Тэрийг улам ингээд услаад тижээгээд байгаа юм бол орлого нэмэгдэнэ гэдгийг тэр хүнд ингээд тоо бодоод өгчгөр ер нь шал өөр болчдөг. Тоо ярьж байгаа. Тэгэхгүй ингээд ерөнхий юм яриад тахаар би одоо жишээ нь ингээд ерөнхий ярьж хагаад яг өөрийнх нь кейс дээр ингээд тоо ярьж байгаа тэр хүн шал өөр болдог байхгүй. Ингээд зураглал гараад хэдэн жилийн дотор тийм болчихно. Тэнгүү тэрнээс тэдэн төгрөгийн орлого орж ирнэ. Тэр миний юу гэдэг надаас ямар ч хүчин жармал гарахгүйгээр надаас сарын тэдний өрний орлого орох юм байна гэдэг тэр хүнд өнцөг харагдчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр яг гоо тэр талаас нь илүү хүнд ойлгуулчвал тэр хүн надаас одоо чинь үлрэлт сард орж ирдэг. Би тэрийг жишээ нь юу гэдэг тэр чинь ингээ бутрахын янз бүр орно. Тэгэл тэгшлээл шууд дараагийнх руу оруулчихдаг байхгүй юу. Ерөөсөө дараагийн худалдаж авах бондуудыг бодлоо. Юуны хөрөнгө оруулалтын чинь харьцаа ер нь ямар хуу балансаар барьдаг вэ? Тэдэн хувьцаа бонд ч гэдэг юм харьцаанууд байдаг. Одоо зүгээр яг гадны хувьцаа нэг биш яг байгаа. Дотоодын хувьцаа байгаа. Тэгээд бонд нь болохоор доллар төгрөг гэл 2 янзаар. Ингээд харьцуулбал аль нь илүү их байгаа? Бонд нэх байгаа юу? Тийм бонд нь бол нэлээ одоо л яг бонд бараг 80% бонд. 20% нэг хувьцаа ч юм. Хувьцаа. Юуны одоо жишээлбэл энэ дээр нэг юм айгу гоё гаргалгаа гарч ирж байгаа шүү дээ. Хүн бол эхлээд өөрөө хүчээр ингээд тодорхой хэмжээний мөнгөтэй хадгаламж гэдэг суурь үүсгэн. Өөрийнх нь зан дадлыг бий болгох хэрэгтэй эхлээд нь тий. Тийм дараа нь яг үгээр үндсэн орлого олдог зүйлтэй болоод өөрт чинь хөрөмтлөж байгаа мөнгийг дахиад өсгдөг хэсэг бол хөрөнгө оруулалт гэдэг айгу гоё тайлбарлал явж штэ тий. Тэнгүүд одоо энэ бондыг одоо нэг ийм асуудал хэрэгтэй болчиход байна. Инх хотын хувьд хэр хугацааны дараа бондынхаа өгөөжийг амьдралдаа хэрэглэх гэдэг асуулт. Одоо ингээд за жишээлбэл бонд руу оруулаад яваад ах юм уу хизээ энийг авч яг одоо яг асуулт. Тэгэхээр хизээ жижиг битэр зөвлөвөл тэг битэр одоо ингээд шууд чамаас зөвлөгөө авъя те. Одоо би жишээлбэл ингээд байраа юу яхахлаар ашиглалтанд орохоор зараад ингээд мөнгө гаргаж бонд руу хөрөнгө оруулалтыг бодлоо байгаад байна шүү дээ. Тэ ингээд чамаас амар их мэдээлэл авч. Тэгэхээр би тэрийг хэд хүртэл ер нь явбал чиний хар зөв гэж бодож байна. Одоо хугацаа тавиад би одоо тэр чинь ингээд өсгмөр шүү дээ. 5 жил юм уу? Эсвэл тэдэн төгрөний багц үүсгэн гэх юм уу? Тэрний дараагаар өгөөж өрн чи амьдралдаа хэрэглэгч гэдэг юм уу? Чиний жишээ нь одоо тэр чинь юу байхгүй тухайн гэр бүлийн амьдралын зардал нэгдүгээрт хийдий. Жилээр нь багцлж. Сараар нь хийдий. Нэг дүн гарах хэрэгтэй тийм. За тэр family гэр бүлнийг 5 саяыг жишээ нь зүгээр зарцуулдаг вэ гэж байна. Зүгээр ингээд тогтмол ингээд зардалтай идэж байгаа хүмүүсээ зөөх ойр зүрийн. Тэгээд нэг 60 сая төгрөг гэсэн үг тийм. Тэнгүүд магадгүй тэрийг одоо нөгөө нэг би дөрөнд миний хувьд чинь 20 80 байхгүй. Тэр 20% нь би хэрэгжилж байна л гэсэн үг байхгүй. Тэр өгөөжөөсөө. Тэнгүүд тэр 60% чинь чиний тэр өгөөжийн хэдэн хувь байх юм гэдгийг тэр тухайн хүн болон гэр бүл өөрсдөө л тодорхойлох хэрэгтэй байхгүй. Одоо чинь зүгээр гоёр төсөлийн нэг хэдий тэр бом төгрөгийн багцтай бай гэж бодоход тэрний хүү нэг 170 сая төгрөг байхгүй. 170 сая төгрөгийн 60 сая төгрөгийн хэрэглээ л дээ. Хэрэглэмээр байгаа л. Үлцэн 110-ын тэгэл хөрөнгө оруулалт буцаагаал үргэлжлүүлэл хөрөнгө оруулалт. Тэр
гол нь өсөж явах хувьд гэдгийг нэгдүгээр ойлгох хэрэгтэй тийм. Өсөж ивэл дараагийн хэрэглэх мөнгө чинь өснө гэдгийг ойлгох хэрэгтэй байхгүй. Ааха. Наачаа аймаг сайн ойлгох хэрэгтэй. Чи бондноос хэдийн босож авч байгаа. Яг адилхан шүү дээ. 20 80. Би хөрөнгө оруулалтаас 20% хэрэгжилж байна. За тэгвэл эхний дүрм гэж юм байсан уу чамд? Одоо чи бондыг би эхлээд бол бондоос ерөөсөө ашиг авахгүй явсан хугацаа байсан уу? 80 20 хуваахгүйгээр шууд эхлээд ингээд шууд бондны мөнгийг бондоор нь байлгаж хийх юм уу? Одоо тийм ер нь бол саяхнаас л би хэрэгжилсэн. Сая сүүлийн 5 6 жил бол би бол одоо ингээд нэг агрессив гэдэг шиг ингээд аимшигтай хөрөнгө оруулалт хийсэн байхгүй. Одоо л ингээл өгөөжөр нь хийгээлсэн гэсэн үг тийм. Яг дээрээс нь нэмээд те. Тэнгүүд тэр чин одоо юу гэдэг хангалттай болоод одоо ингээд би юм хэрглэж болж байгаа байхгүй. Яг тэр хүн төрөний тэр хувь дээр л хүн өөрөө л бодох хэрэгтэй. Ачаа маш гоё юу. Тэр нь 3 жил байх юм уу 5 байх юм 10 жил болно шүү дээ. Харин тийм. Одоо би чинь ингээ мөнгнөөс асуудаг байхгүй. За би мөнгө хадгалаад байна. За би энэ хадгаламжаа хизээ хэрэглэх юм бэ? Тэ. За миний 20 болчлоо. За би энийг хизээ хэрэглэх юм бэ? Би ер нь би яг одоо энэ хадгаламжийг аль хүртэл хадгалах юм? Чи надад зөвлөл аль хүртэл хадгалах зөвлөх юм гээд тэгэхээр тэр бол ерөнхийдөө яг одоо ингээд би ингээ эргээ хараа бодохоор тэр одоо нөгөө өстэй мөнгө санхүүтэй хадгалж үзээгүй ийм дадлыг сураагүй хүний л зам багаад байгаа байхгүй. Би тэгээд ерөөсөө нэг зүйл ингэж бодсон. Энэ мөнгө хадгална гэдэг чинь өөрөө энэ хүний яг унган зантай бас айгүй холбоотой байт юм байна. Жишээ нь би эндээс ингэж бодож байгаа. Би өөрийгөө ингээд сая ингээд за мөнгө зөнгө хадгалаад ингээд үзэж хагаад алдаж малдаад хадгаламжаа өрн тараа хийгээд үзэнгут би яг одоо өөрийгөө бодсон. Би өөрийг шуналтай юм бэ гэж өөрийгөө дүгнсэн. Яагаад гэхээр тэнд 20 сая болцсон байгаа мөнгийг байлгаж явахгүй маш хурдан хугацаанд өсөх гээд одоо магадгүй би хадгаламжинд хийдсэн байгаа жилийн өгөөжөнд нэг 10 ч юм уу те гэ байсан бол би тэгж байлгаж болох байхад тэгхгүйгээр би 14 хоногт 10% хүү аваад сарын ингээл ийм хурдан хугацаанд өснө гэж бодохоор надад амар ашигтай санагдаадсан учраас би тэгж тийм үйлдэл хийсэн байгаа байхгүй. Тэгээ би яг зөв өөрийгөө бодоход за би өөрөө маш шуналтай юм байна. Өөрийгөө тэрийг мэддэггүй байжгаад мөнгө хадгалж үзээд ингээд ирэхээрээ одоо нэг өөрийнхөө нэг зан чанарыг мэдж байгаа юм байна гэж бодсохгүй. Тэгээд өмнө нь бол одоо өмнөх нөгөө битээрээ хамгийн анхны хийжсэн 10 дугаарын подкаст бол ер нь бол жижигэ гэдэг хүнийг мөнгө хадгалж сургалт маягтай подкаст байсан байхгүй. Тэгээд нэгийн даваа байсан байна. Тий, нэгийн даваа. Би ямар ч хадгаламжгүй байсан. Бүр эсэргээрээ бүр нөл өртөө байсан тий. Тэгэхэд хадгаламжтай болоод өрнөөс гараад дахиад цаанаа мөнгийг яаж хэрэглэх үү, хааш нь хадгалах уу гэж хувь муу бодож болдог болоод тэгээд тэр подкаст өнгөрсөн. Одоо 2 дугаар шат яасан гэсэн чи одоо хөрөнгө оруулалт хиймээр байна. Яаж өсгмөр түрүү ярьжсэн те. Эхлээд нь хүн хадгалах энэ дадлаа сурчгаа. За чи зөв зөвхөстэй хадгалаад сурчвал дараа нь хүсээгүй чи мөнгийг өсгий гэдэг юм чинь чамд ингэж үүснэ гэдэг чинь одоо яг над дээр үүсэт эхэлсэн байгаа хөөх. Тэгэл ямар сайндаа яаж хөрөнгө оруулах вэ? Би хадгаламжаа юу нөрөх юм бэ? Юу авах вэ гэдэг. Тэгээд ерөөхдөө бонд яригдчих. Тэгээ яг битэрийн ярьж байгаа зүйл нь бондыг одоо ингээ хүмүүст ярихаар ялангуяа манай подкастыг бол маш их юм одоо нөгөө юм санхүүгийн дөнгөж яг суралцж байгаа хүмүүс маш их байдаг. Тэгэнгүүт ерөөсөө би яг тэр хүмүүсийн адилаар жишээ болоод яг юм алхмуудыг нэгээд яг одоо нөгөө юуны брокер дээр очиод дансаа нээлгээд тэрийгэ харуулад тэгээд одоо өнөөдөр авч болох бонд байвал авч үзээд тий. Гэтэ тэр нь тодорхой хэмжээний амар их мөнгөөр биш жишээ нь одоо юу гэдэг 2 сая төгрөгөөр бонд авч болохоор л аваач ч юм уу тий. Яг энэ алхмуудыг ялангуяа манай подкаст сонсож байгаа хүмүүс бүр харуулмаар санагдаад байгаа байхгүй. Энийг дагаад нөгөө нэг манай сонсогчдод үзэгчд өөрсдөө санхүүгийн юм нөгөө одоо боловсралтай болоод санхүүгийн сахилга батн суралцаад байгаа байхгүй. Жишээ нь Солонгост одоо чинь ажил хийж байгаа. Ажил хийгээд мөнгө хураагаад байдаг. Яа юу болохоо мэдэхгүй. Тэгэл чаавас үйл хөдлөх болгодог. За зүгээр ээж харгал хотод байр авчдаг. Иймэрхүү хүмүүс энэ төр жишээ зөндөө байхгүй. Тэгэнгүүт эднэртэй ямар ч байсан хичээл болгоод, дадал болгоод ингэж явъя гэдэг ер нь бол зорилго байгаа даа. Тийм учраас ялангуяа энэ бондны талаар ингээд юм мэдээллүүдийг авах гэж үздэг байгаа байхгүй. Тэгэхээр одоо энэ мөнгө хадгална гэдэг өөрөө хүний
одоо унган зантай хэр холбоотой вэ? Холбоогүй юу? Би одоо чинь эргээ харахаар ингээл багтаа шинэ жилийн бэлэг мэлэг авдаг штеп би. Тэнгүүд би тэр бэлгийг ингээл төлөвлөөд ингээд баг 3 сар идчих удаа гэсэн шүү дээ. Шууд нэг дор тэр өдрөө идэхгүй тий. Тэгэл дараа нь юу гэдэг ах махтай ингээл гайхуулаад. Тэрүүгээр ингээд 8 их гээд байгаа юм шиг. Гайхуулаад гэдэг юм тий. Тэр чи өгөөдсөн биз дээ. Өгөөд байгаа. Тэнгүүд яг бас суур яг эргээд харахаар тэр магадгүй зам жанр нь нэгдүгээр даацтай. Зүгээр анхнаасаа надад байсан болов уу гэж зүгээр боддтой. Одоо илүү дахиад жоохон сэдвэрүү жоохон гүнзгийрч сонирхох гээд байна. За ингээ 10 сая төгрөгтэй ингээ бонд авъя. Яг чам шиг анхны удаа очиод туршаад нэг одоо төслийг шууд авцсан зүгээр үү? Эсвэл хуваарсан дээр байдаг уу? Тэр дотор нь ингээ багцууд үсгээд явах хэрэгтэй байдаг уу? Тэн дээр юу гэж зөвлөх вэ? Одоо жишээ нь бид нар ингээд хадгаламжинд 12 хүүтэй ингээд Монголын том банкуд байгаа тийм. Тэгэхээр тэрийг авч мөнгө ихэд та зүгээр ингээд санаа зовдгоо ингээд энэ мөнгийг алдчих болов уу гэж. Ер нь бол яг хуу санаа зовдөг. Тэгтээ Бараг байхгүй тий, ер нь бол судалж байгаа л за энэ банк л хамгийн гайгүй юм байна гэл өгж байгаа шүү дээ тий. Тэгэл яж байгаа шүү дээ. Ерөнхийдөө яг хуу найдвартай гэдэг ойлголт. Тий, банк л найдвартай гэдэг ойлголт байгаа шүү дээ. За тэнгүүд Монгол жишээ нь за зүгээр хамгийн найдвартай компани гэвэл за чи ингээд нэрлээ яваа зүгээр чи өөрөө За 3 компани нэрлэх зүгээр хамаагүй. Банкуд уу? Биш компани. Компани уу? За хамгийн одоо би зөв хугацаагаар бодоход Апу. За MCS. За жишээ нь энэ хоёр ингээд. За тий, ер нь бол ингээд хугацааг ингэдэг юм аа. Бонд байгаа юу? Байхгүй. Ер нь зах зээл дээр үү? Мэдхгүй. Ер нь бол байгаа штэ. Тийм үү. Тэгтээ яг хуу ингээд хамааралтай компаниудаараа байгаа байхгүй юу? Би бол Апугийн хувьцаа байдгийг бол мэдчихсэн. Апугийн хувьцаа байдаг. За Шунхлагийн компани байгаа тийм. Шунхлагийн компани ч Апугийн тодорхой хувийг эзэмшиж байгаа. Охин биш, толгой компани. Бүр үү. Тэнгүүд Шунхлаа бонд гаргаж байна. Тэнгүүд тэр ерөнхийдөө дажгүй найдвартай компани байна шүү дээ тийм. Зүгээр хамгийн ихний ойлголтоор. MCS Simple гээд одоо зээлийн аппликейшн гэдэг тийм. Тэрний ард M банк тэгээд цаашлаад MCS байгаа тийм. Тэгэхээр ерөнхийдөө хамааралтай юмнууд бүтээгдэхүүнүүд байгаад байгаа. Тэгэхээр одоо чи тэр бондыг авч ийн гэдэг чинь ер нь тэр компаниуд чи мөнгө хийгээд зээлж ийн гэсэн үү? Гэт хараар ярих юм бол тийм тэр компани мөнгө зээлж байна. Тэгэхээр тэнгуү тэр компани за арай нэг өндөр хувийн хүч хамт санал болгож штэ. Одоо нэг өөр банкнаас. Тэнгүүд ерөнхийдөө тэр хоёрын найдварын төвшин бол бараг л зэрэгцэх байх гэж би зүгээр бодож байна. Хүмүүсийн ингэ толгойд. Тэгэхээр би өндөр хүчтэй бүтээгдэхүүнийг сонгох нь ер нь бол ингээ ойлголттой хар ухаанаар бодоо тийм. Ингээ ойлголцоо. Ийм хамгийн анхны зүгээр сонголтын юу бол юм байхгүй юу? Дараа нь ингээд сайн гүнзгий судлаа. Одоо юу гэдэг энэ тэр компани ч тэр бондыг гаргахын тулд за тэр чинь санхүүгийн зохицуулах орноос зөвшөөрөл авч байгаа судалж байгаа. Дараа нь тэр чинь аудит, хуулийн фирм ингээд давхар бүгд судалж байгаа. Дараа нь тэр underwriter гэдэг одоо нэгсэндээ тэр бондыг төлөөлж гаргаж байгаа тэр брокеринг компани чинь давхар судалж байгаа. За үнэхээр энэ чадамжтай юм гэдэг. Тэр ингээд тодорхой төвшөнд энэ юунууд чинь ингээд олон шаттай хэмжээд зах зээл дээр гарч ирж байгаа байхгүй юу? Мэдээж энэ сул бүтээгдэхүүнүүд байгаа. Бүр өндөр хөө хамлсан. Тэрийн зүгээр орхиж байгаа. Эхлээд хамгийн сайн найдвартай компаниуд ямиг аваад үзэлтэй. 500 сая төгрөгөөр авч болно шүү дээ. Ер нь бол 100 мянгаарч авч болно. Тийм үү. Тэгэхээр тэрийг аваад хүн ингээд аваад тэрийг өгөөж хүртээд ирэхээр мэдрэмж арай өөр болдог байхгүй юу? Тийм. Болд юм байна. Тэгээ өөрөө судалж эхэлж шүү дээ. Тэгмээд яг мөнгөний асууж байгаа надад нэг шууд тэгэхгүй түрүүний нөгөө мөнгө хадгалаагүй ижил инфляц санаа зовоод байдаг шиг нэг сая төгрөгийн бонд аваагүй ээж за хөрөнгө оруулалаа. Бонд шиг найдваргүй юм гэж юу ээ. Хэвээ бүгд хулгайж та гэж ярьдаг хүмүүс байдаг да. Бага. Тийм яриад иж болохгүй шүү дээ. Харин тийм
бонд авч сая төгрөгтэй бонд авч үзээгүй жиж буцаа сая төгрөгөө тэрний оронд харин нөгөө хамаатныгаа хин зээлчүүл бараг илүү найдвар тухайны бодоод байдаг те. Эн чин шатаралтай одоо их төгөөсөн Монголд маш олон хүмүүс өөрсдөө яг төрөний жишгийг хэлдгээр мөнгө хадгалж байгаа л эсвэл байр ч юм уу дандаа нэг юм үд хөдлөхрүүл хөрөнгө оруулалт хийдэг боломжтой сэтгэлгээ байгаа л байна л да. Тэг хүн болгоны л баг эхний баг давах хэвээр даваач гэж магадгүй шатдээ шүү дээ. Чи ч гэсэн бас ингээ байр авсан биш те. Үүдсэн тэгээ тэрнийхээ бас буцаа зарахад ямар төвөгтэй байдаг гэдэг ийм асуудалч мэдэрсэн биш те. Тэгэхээр хоёр дахь халган бол бонд бол амар эрсдэл багтай. Гэтэ энэ дотор ч гэсэн маш олон сурах мэдэх ёстой зүйлүүд байгаа бах. Саяны зарчим бол их таалагдлаа. Тэр юу гэхээр эхлээд чи хөрөнгө оруулалт хийгээд тэр мөнгө авахгүйгээр нэг хэсэг ингээд явж үзэх ёстой. Тэрний дараагаар 80 20 ч юм уу ийм зарчмаар өөр өөртөө ингээд хэрэглээний мөнгө гаргаад амьдралгаа оруулж болно гэдэг. Гэтэ ер нь ингээд бодоход ийм мөнхийн цикл ликэж л зориод нь штэ. Тэрээс биш ямар нэгэн байдлаар энийг тэдэн төгрөг болгосны дараагаар тэр бүхэн болгосны дараагаар аваад бүгдийг үрнэ гэдэг юм байхгүй. Чи ингээд хөрөнгө оруулалт хийчих юм бол тэр мөнгө чи ингээд өсөөл аривжаал байна. Чиний амьдралын зардал гэсэн өссөн штэ. Одоо юм үнд ороод байна. Тэгэхээр яг тэр зарчмаар ингээд явж байхад бол эн чин мөнгө чи өсөж байгаа юм чинь чамд илүү их таатай амьдрах, тайван амьдрах ийм санхүүгийн нэг юм ажил хийдэг машин өсөж байна гэж харагдаж байна. Зохион бүтээх асуудал байхгүй. Мөнгөний машин бүтээх гэдэг чинь яаж дээр ATM очиад ганц бүтээсээ ATM таа идчихгүй шиг тийм. Харин тий. Яг ингээд харьцаагаар ингээл хувийн харьцаагаар мөнгө аваад үрэл дуусгаад байх шүү тий. Хамгийн гоё нь тэр нөгөө нэг сая чи хөрөнгө оруулалт руугаа мөнгө нэмээд байвал мэдээж чиний дараа нь авах одоо 20% чинь те ингээд томроод байна гэдэг тэр бол яг нэр ингээд бодоход амар зүв бөгөөд амар гоё байгаа байхгүй. Тэгхгүйгээр өнөөдөр авж байгаа энэ магадгүй жижигхэн 20% харчаад те энийгээрээ би ингээд сэтгээд ч юм уу одоо юу гэдэг нь 10 өгчөл бушуухан гяс өгөөж ин авал үрэх гээд байгаа ш. Нэрээ би өгөөж авахгүй тэр 10 өсгөөл 20 30 болгоод байвал дараа миний авах 20% маань том болно гэдгийг маш сайн бодох хэрэгтэй байна л да. Гэхдээ эргэн тойрондох хүмүүс одоо ингээд нэг чамаас зөвлөгөө аваад бонд ингэж худалдаж авдаг, арилжаа яадаг ийм амьдралын хэм маяг руу хэрэг хурсан. Нэлээд орсон шүү дээ. Одоо манай ээж бонд авах гал сууч энэ. 60 эдтэй хүн. Надад ирт гэлж яахгүй байсан. Би дэ хилдэг л байсан шүү дээ. Тэгээд эргээ харсан чинь би тэр хүн сая яа тэр хүн авах гэж үзэж нэгээр би тэр хүн тоо бодож өгсөн байхгүй. Ахаа. Тэнгүүд тэр хүний толгойд магадгүй ёнк гэл туссан. Тэр хүн бас өөрийнхөө хэмжээнд ингээд нэг юм хөрмтлүүлсэн байгаа дээ. Тэгээ бас тэр нөгөө нэг хадгаламжийн өгөөж ийн, бондын өгөөжийг нь үйл хөдлөхөөрөнгийн саяны битээр дээр ярьдаг өгөөжийн талаар бодлого бодсон юм уу те? Бодоод өгсөн чинь надад энх батас нэг бодлого бодуулжсэн тэр байхгүй. За чиний байр ер нь байр чи хідээр өснө гэж бодож байна гэд. За би тэрийг ярьж байгаа. За байр биш те. За 10 жилийн татвар хідээр өсөх үү гэдэг надад бодлого бодуулж байгаа. Би бол 4 дахин ингээл амар өндөр одоо өөр хамаг л байдаг өндөр дээрээ хамгаалж бодож хэлж штэ те. Өнгөрсөн хугацааг харахад за 4 дахин өсөж байгаа. Тэгэхээр 200 сая үнэтэй байр 800 сая 10 жилийн дараа 800 сая болох нэ. Тэр эн чинь ингээд өсөлт юм биш шүү гэдэг яригдж байна те. Тэнгууд 200 саяг одоо хэрвээ бонд руу хийх юм бол чиг энэ хугацаанд гол дүрмтэй саяны шиг авахгүй л байж чадах юм бол те. Хэр өсөх вэ гэдэг тухай ярьж байгаа юм л та. Тэгээд ингээд үржүүлээд үзэхлээр 800-аас хэд дахин даваад явчихсан бодож байсан байхгүй. Тэр чинь 200 сая чи 10 жилийн дотор хэд болцсон байлаа та. Би харин одоо жишээ нь яг нөгөө нэг ийм бодол байсан байхгүй. Одоо нөгөө нэг ипотекийн зээлтэй байгаа байраа яг байр чигээрээ байлгахаар бас айгүй юутай юм байна. Жоохоо ярихтай юм байна. Ингээд яг надад яг тулсан асуудал тэр л дээ. Түрээслэх гэж ингээл яагаал. Тэгэл түрээссэн айл нь янз бүр болол тэ. Тэгэл би бараг нэг жил түрээсний ар дээр дахиад өөрөө нэг засвар хийдэг. Ингээд яг ийм проблемууд байсан байхгүй. Тэгээ би бодчихсон. За ерөөсөө энэ байраа зараад яг тэр мөнгөөр нь буцаага зүгээр үйлчлэгээний талбай авч. Үйлчлэгээний талбай нь байраа бол арай юу багтай юм бэ? Одоо арчилгаа багтай тэ энэ чирэгдэл багтай юм байна гэж бодож исэн байхгүй. Тэгээ би ерөнхийдөө баг тэгээ шийдсэн байсан. Одоо ер нь бол за энэ байрыг гяс төлж дуусгаал
28 он дуусгаад тэгэнгუут нь буцаад зараад энийг ерөөс үйлчлэгээний талбай энэ тентхийн нөгөө нэг худалдааны төвд одоо орхингууд үйлчлэгээний талбай зарагч тэндээс үйлчлэгээний талбай аваа тэрийг түрээслээ сууж ивэл надад илүү одоо найдвартай тэгээд сэтгэл амар толгой өвдөхгүй ямар ч өөрөөр байх юм байна гэж бодоцсоохгүй. Тэгэхээр үйлчлэгээний талбай ер нь зүгээр байрыг бодвол арай дээр үү? Ялгаагүй юу? Ерөнхий проблем бол адилхан дөө. Тэгэхээр барилгал болсон байна уу? Барилгал болсон. Тэгээ яг Төрөв нэлдгээр тэр хүмүүсийн туршлага бас их чаддаг юм хийнэ гэдэг бас их чухал байх тий. Өөрөөр мэддээ амар сайн ярмаар санагдаад тий. Ярил та. Хүн гээд тэр бизнес хийж гин үү эсвэл ажил хийгээд мөнгө олж гин үү тий. Хүн гээд нэг юм хийгээд мөнгө олж байгаа. Тэнгүүд ингээд давхар ахад цаг хугацаа зарцуулах ахаад нэг юм хийх гэдэг байхгүй. Бизнес хийж байгаа бол ахаад нэг өөр салбар руу орох гэдэг. Хүн жүжигчин ингээд жүжиглэлтээ сайжруулахгүй эсвэл кино хийж байгаа хүн киногоо сайн хийхгүй байж одоо худалдааны бизнес руу орох гэдэг байхгүй юу? Орцсон байна л да. Тэнгүүд нэгдүгээр тэр чинь гараас гарч байгаа бүтээгдэхүүн чанартай гарахгүй байхгүй юу? Тэнд хугацаа зарцуулна. Ахаад энэ хүн авч ажиллавал драма үүснэ тий. Тэгээд мөнгө алдах юм бол бүүн асуудалтай. Тэнгүүд чи үнэхээр үндсэн ажиллаагээд мөнгө олж байгаа бол тэрийг хөрөнгө л оруулчихад уг нь бол чамаас нөгөө өстө ингээл ажил их байна цалингаа нэмээгээд олон юм яриад ахгүй байхгүй юу. Эсвэл чи тэнд очиад миний бараа зарагдаж чинь нүгээр ажлынхаа хажуугаар очиод эсвэл миний эхлүүлсэн хоолны бизнесийн хоол зарагдаж чинь нүгээд чи тэнд унтахтаа маргаашийн тоглолтоо гоё ичгэмс ингээл тим юм санаа зовж явах хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүй өөр юм санаа зовоод байгаа байхгүй. Тэгэхээр миний бас хамгийн сайн барьсан гол дүрэн бол ерөөсөө фокуслах. Хийж чаддаг юм аа. Тэндээс орж ирсэн орлогыг тултална олъё. Тэр орлогыг чадхаараа тултална хөрөнгө оруулъя. Тэгээд би одоо нэгсэндээ хос мөртөл баггүй нэг хөрөнгө оруулалтаар орлого олж байна. Нөгөөдг нь үндсэн ажиллаагээд орлого олж байна. Ер нь яг энэ зарчмыг ерөнхийдөө ихэнх хүмүүс би бариасаа гэж хүсдэг. Яг олон юм хийж байгаа компани хувь хүмүүс байгаа тийм. Ингээд олон салбарт алж байгаа. Гэхдээ яг нэг салбарт бас тултал нь хийж байгаа хүмүүс болон компани нөгөөдгөөс хамаагүй илүү байхгүй. Ингээд масаар нь бодвол тийм. Тоогоор нь бодоод үзэхэд 100 кейсийн баг 95% нь нэг юм аль тултал хийж байгаа шүү дээ. 5% нь ингээл олон юм хийж байгаа байхгүй юу. Тэгэхээр яг одоо ингээл комментэр янз бүрийн хүмүүс ороод ирэх магадгүй зүгээр ер нь бол ерөнхий кейсээ барил тийм байхгүй. Тэр коммент момент бол ер нь санаа зовлтгүй шүү. Манайхан бол амар гоо ингээм хамт сураал явж байгаа хүмүүс ерөөсөө одоо тэгээ сүүлийн үед нэг иймэрхүү Монголд ч тэр иймэрхүү контентууд байдаг ингээл та хэдэн орлогыг хүсвэртэйгээр тэрийг амар бахархаад 5 10 гээд за би за каман шаалтай чи 5 орлогын ихвсүр дээр 5 ямиг чи чанартай гаргах зүгээр бод дээр боломжгүй байхгүй юу? Чиний тэр 5-ын чинь нийт орлогын чинь 80% нэг юм чинь л хийж байгаа. Үлцэн 20% чи зүгээр нэг дундуур нь халтур хийгээд тэрийг гой болгож ярьж байгаа л байхгүй юу? Яг бод дээр баг зарим нь баг нөгөө талдаа зард болцоо явж байгаа шүү. Ер нь бол тэгтээ өөрийгөө хайж байгаа хөө. Одоо нөгөө өөрийгөө яг юу хийх гээд байгаагаа олох гээд байна. Хайгаад ингээд юу боломж юу вэ гэдэг. Тэгээ эдний яг миний явах гэдэг чигэд нь найл байна гэдэг анхан шатны юу хийж иж бас бат болох. Тэгээ би бол одоо жишээ нь ингээд яг уран бүтээлээ хийх үү, бизнес хийх үү гэдэг дээр бол одоо ингээд ер нь бол арга тулж ирээл хийж байгаа байхгүй тий. Миний яг нөгөө урлагаараа ингээд орлого олохоор тэр маань амьдралд хүрхээ болоод эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр би ерөөсөө за нэг бизнес хийж ижил дахиж нэмэлт орлого олъё. За яг ингээд мөнгө олж байна. За олоод төгөө хураагаад хадгалж үзтлээ. Нөгөөх маань бас яг олигтой одоо ингээд хадгалсан хадгаламж маань олигтой өгөөж өгөхгүй байна. Амьдралд маань одоо нөгөө нэмэр болохгүй байна. Бараг хадгаламжаас авч үрсээр идэл нөгөө хадгаламж маань дуусах гэдэг. Тэгээ тийм учраас за яаж игээл нэг юм хий, өөр юм хий гэж бодоод. Тэгээ яг үндэ ингээд хийгээд ирэхээр одоо чинь би за ресторан руу анхаарах уу? Тоглолт руу анхаарах уу? Кино руу анхаарах уу? Яг хоёулангийн зэрэг анхаарал явъя гэдэг бол үнэхээр худлаа байгаа. Тий. Заавал аль нэгийг
хэсэг хугацаанд орхиж одоо киногоо хойш нь тавиад за би одоо он гартал тэд хүртэл кино орохгүй гижиж энэ рүүгээ анхаарал нөгөөдх рүүгээ анхаарах юм бол ресторана за би одоо энэ хугацаанд байж чадахгүй нэ гэд найзтай үлдээ. За миний найз одоо ингэж байгаарай. За би энэ рүү ороодох гэд. Яагаад зэрэг явж болж чадахгүй. Хоёрхан имийг би зэрэг авч явж чадахгүй шүү дээ жишээ нь. Эрсдэл нь яадаг вэ? Тэгж олон юм руу анхаарал дэсний эрсдэл жишээ нь. Бонд дээр. Эрсдэл одоо тэгэл цаад дөрөвний миний хэлгээр одоо тэр яг юмнууд ингээд шалгуураар гараад ирсэн байгаа. Гэхдээ өөрөө ч үед одоо шалах хэвээр тэр компаниад л сайн шалах хэвээр. Нэгдүгээр тэр компани дөрөвний хэлдэг шиг бид нэр танигдсан компани уу зах зээл дээр хэрэгтэй. Ямар үйл ажиллагаа хэдэн жил явуулж байгаа. За тэгээд юу гэдэг өмнө нь бонд гаргаж ирсэн юм уу? Ямар юу гаргах түүхтэй юм те. Ямар хүмүүс өдөртөө ингээд ааш юмнуудыг өөрийн хэмжээнд судлах хэрэгтэй л те. Тэгэл хөнгө оруулж байна. Одоо жишээ нь ингээд муу харвас муу компаниуд муу төслүүд байгаа. Одоо миний мэйл дээр ингээл ирж л байдаг те. Барилгын юм төсөл ингээд тэ нэг юм хизээд сонсож байгаа компани ямар ч шалгуураар ороод ирсэн. Тэнгүүд тэрийг бас тэр брокерууд нь тэр бондыг зарж гад борлуулах гал ингээл байн уцтаа л те. Та нэг авахгүй мөгөөл байждаг байхгүй. Бараг ингээд жил шахуу явцсан те. Мөнгө нь босохгүй шүү дээ тэр. Тэр бол жишээ нь муу бүтээгдэхүүн байгаа байхгүй юу? Тэгэхээр муу сайн бүтээгдэхүүнүүд байгаа. Тэгэхээр тэрийг тэр чинь тодорхой хэмжээний бас туршлагын үүднээс ингээ ялгаж салгасан шүү дээ. Илүү их энгийнээр бас илчих юм бол угаасаа л иргэд өөрийнхөө мөнгийг өсгөхийн тулд хин нэгэнд хүүтэй мөнгө зээлж байгаа шүү дээ. Мөнгө өсгөх гэдэг шүү дээ, тий. Тэг бид нар тэр байдаг, тий. Тэгэхээр тэрийг л компаниудад зээлчээ. Илүү одоо шалгуураар шалгагдаад гараад ирсэн компаниуд дээр чи зээл өгчхөө. Чи иргэдийн хоорондын тэр эрсдэлтэй асуудлаасаа хүү мэдээж тэрний шиг өндөр биш. Тэгтээ хадгаламжтай харьцуулахад бол хамаагүй өндөр. Гэхдээ хадгаламжийн хүүг хадгаламж гэдэг чинь арай өөр ойлголт яригдаад шүү дээ. Хадгаламж гэдэг чинь чиний эрсдлийн мөнгө бол чамд байх ёстой. Тэрийг өсгөх тухай бодох хэрэггүй. Тэр бол чиний аюулгүй байдлын мөнгө чинь. Саяны одоо хөрөнгө оруулалт хийх мөнгө чинь бол чи тэр зээлж болоод өсгөх гээд байгаа мөнгөө л бонд руу ичээ гэдэг л мессеж л яваад байна л да. Одоо жишээ нь юу штэ бид нар ингээд энд би нэг ресторан хийх гэж, чи нэг ресторан хийх гэж, энд нэг ресторан хийх гэдэг штэ. Одоо ингээд зүгээр нэг жижиг болонд. За яг гоо тэдний ингээд кейсүүдээс 100 жижигхэн ресторанаас нэг 5 амжилт болно. Окей. Тэнгүүд дээр 95 хүн ресторан хийхэ болоо тэр мөнгөө тэр сүлжээ том ресторан хийдэг компанид нь л зээлжилтэй. Тэр компани ч өөрөө тэр бизнесээ томруулаад ашгаа хүртээд ажлын байр бий болгоод дахиад тэрийгэ зээлсэн хүмүүстэй ирэхэд мөнгөө өгөөд ингээд эн чинь эдийн засгийн үүднээсээ нийгмийн үүднээсээ ч гэсэн айгүй зөв багхгүй зарчим юм тий. Чаддаг юм чаддгаал хийх гэдэг нь шүү дээ. Би нөгөө үндсэн ажиллаа л хийл да. Хуульчаа хэмжээвэл хэмжээ. Чамд хөрөнгө оруулъя. Ингээд ерөнхий зах зээл мөнгө айгүй гоё зөв эргэлдэж байгаа байхгүй. Нэг юун дээр ингээд брокер дилерийн компаниар одоо ингээд дамжихлаар тэднэрт мэдээж ингээд шимтгэлүүд өгч байгаа тий. Тэгээд бас татвараа төлөх хэрэгтэй тий. Ашигын татвараа төлнө тий. 10%. Тий. Тэгээд 10 болон 5 янз бүр бондос хамаарат. Тэгдэг үү. Тэгээд доллараар авах тохиолдолд брокер дээр шимтгэл хийж нэг юм төлөхгүй дээ баг. Брокерд мөнгө өгдөг юм өгөхгүй. Тийм үү. Цаагаараа өөр төлбөр явагдаж явах хэрэгтэй. Тухайн бонд гаргаж байгаа компани өөрийнхөө зөвсөнийг мөнгөний олж өгсөн тэр хүн чинь нэгэсэндээ худалдагч юм баггүй. මේ бондыг борлуулж өглөө ингээд нэг юм тэрийг бид нар мэдгүй л өөр тохиолж байгаа. Юу болохоор доллараар бонд худалдаж авсан дээр үү эсвэл төгрөгөөр тэрэн дээр юу нэг гэж бод. Одоо долларын зүгээр хадгаламж юу хэд байгаа Монголд? Долларын хадгаламж чинь 2% байгаа юу? 3 ч юм уу тий. 3 хиттэй. Одоо чинь би долларын бондтой манайх долларын бондтой тэгээд тэнд дунд засгийн газрын бонд байгаа. Голомт банкны долларын бонд байгаа. Өшөө юуны бонд байгаа. Сүүлд нэг голомт бонд гаргаад шүү дээ. Долларын бонд. Тэгээд тэрний хүү чинь 10 байхгүй юу? Жилээ. Тэгээд яг хоо доллараар яг байж хаад бол зүгээр л гэж боддоо шүү дээ. Өөрөө доллар төвөгч тий. Тэгээд
яг ховчлал бас бодох хэрэгтэй. Нийт бондын багц дотор нэг $20 ч юм уу $80 төгрөг юм байна тий. Харьцангуй бага цаг зарцуулдаг бонд дээр яадаг вэ? Одоо гэхдээ эн чинь нэг айгүй олон янзын хугацаатай бондууд ингээ хөдөлтөд авчиж байгаа шүү дээ. Тэнгүүт ингээд бэжсэн чинь гинт нөгөөдгийнх нь өгөөж нь ороод ирж шүү дээ. Шийт үсгчдэг байхгүй. Жишээ нь би. Аха. Тэгээ бүгдийг нь авсан ансаар дуусгансаар юу ансаар ингээд бүгдийг бодчихно. Тэгэл тэрийг хараад би нэг үлрэлтээ нэг утсаар ярина. Үнтэй. Тэгэл болоо. Өөр надаас ямар ч стресс байхгүй. Тэгээд тэр орж ирж байгаа бүх бондын үг нэг данс дээр холбоод тэр данс нь ахаад хүүтэй. Зүгээр ингийн 6% хүүтэй тий. Тэр хүүнүүд орж ирээд юу гэдэг хэдэн сая төгрөг орж ирээд тэрийг дахиж нийлүүлж нэг тэгшлээд дараагийн бонд руу оруулдаг ч юм. Тэр хугацаанд тэр чин тэр өдрийнхөө бас хүүг алдахгүй ингээл ер нь мөнгө гэдэг чинь зүгээр юу гэдэг байнга ажиллаж явах хэрэгтэй байхгүй юу? Уг нь бол тий ажилтан байхгүй бидний. Одоо бид нар ингээд нэг хажуугаар бизнес хийх гээд нэг нөхөр ажилд авсан. Тэр нь 9 цаг ажиллах хэвээр 6 цагт нь сул зогсоод байвал уурлна үстэй. Юм аа гэж. Яг тэрнтэй адилхан бид нар ингээд мөнгө ер нь бол хөдөлгчлэх хэвээр. Тэгтээ айгуу зөв. Тэгээд айтайхан ашигтай. Тэг ингээд удаанаар. Тэгээс нөгөө өмнөх подкаст дээр ярьдаг шиг жижиг өрөөнд майхан болоо явчих хэсгүй. Тэр мөнгө 10 сая төгрөг тэр ажиллаа яаж явах хэрэгтэй байхгүй. Харин тэр бонд руу орд юм уу эсвэл юу гэдэг таны мэддэг юм руу ороод уг нь ажиллах хэрэгтэй байхгүй. тэг мэдхгүй юм руугаа хийж үзээд одоо хоёроо харьцуултууд сонсогдож шүү дээ. Харин тийм байна. Хүмүүс өөрийнх нь чаддаг юм руу хийх нь зүгүүд. Тэгэхээр одоо ч гэсэн би ингээд дахиад нэрээ бас тийм биш. Хүмүүс бас шууд үйл хөдлөх хөрөнгө би ч бондын тал мэдлэг амар муу туршлага байхгүй юм чинь. Мэддэг юм үйл хөдлөх хөрөнгө бас нэрээ өөрийнхөө тодорхой ховийг тийшээ хийж ивэл зүгээр гэдэг сонголт л байгаа шүү дээ. Тийм санал болгодог гэсэн. Тэгсэн чинь ингээд одоо ингээд энэ хотоос сонсоод тахлаар тэгж байгаа байхгүй. Дахиад ингээд ажил болно гэдэг байгаа байхгүй. Одоо үйл хөдлөх хөрөнгөд хүрээслүүлнэ те. Тэгсэн нөгөөх нь болчихно те. Тэгсэн дахиад байсаа засвар хийнэ гээл те. Тэгэл ингээл бөөн аж ахуйн нэг юм болоод тэгснэ уг нь бол чамд айл болох саад болохгүйгээр мөнгө чинь сайжирдаг л юмыг л сонг гэдэг л хувилбар хэлээд байна шүү дээ те. Тэгэхээр тэр талаас харах юм бол нөгөө талаараа өгөөж талаас харах юм бол бонд бол хамаагүй сайн бүтээгдэхүүн байгаа байхгүй хөрөнгө оруулалтын тэр арга зам гэх юм уу те. Харин тийм. Яг бидний хувьд болохоор одоо чинь бондыг одоо ингээл сая 18 19 оноос одоо ингээл бонд ингээл хүмүүс мэдэж эхэллээ гэж шүү дээ. Яг тэрэн шиг бид нар ч гэсэн бондыг мэдэхгүй хамгийн найдвартай хамгийн боломжтой л үйл хөдлөх гэж ойлгоод байгаа байхгүй тий. Тэгэл тэрийг одоогоор л тэгж боддог. Ерөөсөө ч үйл хөдлөхийг болиё гэж бодохгүй тий. Одоо чи магадгүй өөр хүн ирээд надад бонд санал болгол би бол барыг итгэхгүй. Бондыг барыг лээ. Тий юу бонд тэрний орон зүгээр энэ байгаагаараа байжсан дээр гэж бодох гэдэг байгаа байхгүй. Тэгтэл яг өнөөдөр хийгээд үдсэн хэрэгжүүлээд үдсэн хүнээс тэгээд тэр нь одоо тэр хүмүүс чинь одоо нэг юм брокер биш те хүн ингээд бүтээгдэхүүн санал болгоо яваад байгаа хүн биш зүгээр өөрөө хийж үдсэн хүний хувьд ингээд ирээд туршлагаасаа ярангууд ингээд суралцж байгаа байхгүй. Тий. За одоо ингээд энэ бидний подкаст бас нэлээд урт явчих. За тэгээд нэг сүүлийн нэг асуулт. За жижигсэн бас асуулт байвал асуугаарай. Надад нэг юм асуулт байна. Бизнесийнхаа орлогын хэдэн хувийг бонд руу хийвэл ер нь зүгээр юм бэ? Хүмүүс ингээд бизнес хийгээл идэг. Яг ингээд өөртөө мөнгө гаргаж авч байгаа хүмүүс байхгүй. Тэгэл гаргаж авах ёстой ч гэж бодохгүй. Тэгээд гэс зээлээ төлчихгээд нөгөө буцаагаад нөгөө банкыг уснаас хуурай гаргах бүх юмнуудыг хийж байгаа байхгүй. Бизнесийн санхүүгийн үүсвэрээ зээл авчиж штэ. Тэгээд тэрийг төлөхгүй шахаад нөгөө бас дахиад бодлого утчихж байгаа. Хүүгийн ингээд төлөөд явах юм бол би ингээд амар их мөнгө банкнд өгчих юм байна. Тэгэхээр гэс хаачигээд тэнгуү тэр компани чинь өөрийнх нь өгөөжтэй байсан бүх саруудаа нөгөө нэг зээл олгосон газартаа ингээд гаргаж байгаа байхгүй. Гэтэл өөрөөсөө дахиад тэр чинь ядарна, дахиад яг орлого нь тийм өндөр байх үе нь өөрчлөгдөн ч гэдэг юм уу те. Ийм цаг үеийнхэн бүх боломжуудыг банкнд өгчдөг. Тэгэхээр би болохоор тэр бизнесээс ямар нэгэн байдлаар хүн өртөө өгөөж авах хэрэгтэй. Тэгээ тэр дотроос асуух гэдэг асуулт болохоор ер нь бонд руу хэдэн хувь гэдэг ийм зарчмыг үүсгүүл бизнес үндсэн ажил нь бизнес гэдэг юм уу? Бизнес те. Одоо бизнесээс яг ер нь зүгээр бизнес вэ нүү зүгээр ажил хийдэг ч юм байна уу те. Зүгээр бас нөгөө ховчлал явах хэрэгтэй. Тэр нь 10% гэдэг юм уу те. Ингээл багаар л их
эхлэх л байхгүй. Одоо жижиг хадгаламж яаж хөрөнгөлөх вэ гэхээр нэг юм хувилж байгаа шүү дээ. Магадгүй орлогын сонсчод та ингэх боломжтой байна. Яг тэр шиг хүн болгонд өөр ах. Гэхдээ яг тэрэн дээр тэгэл хувь тавиал явах хэрэгтэй. Тэгээд ингээд хугацаа явагдсан ингээд жоохон өөрийгөө чаленж хийгээл те. Жоохон чангалаад ингээд илүү сайн хөрөнгө оруулалт мэдээ сайн. Ер нь бол тэгэл 10-аас 20 бол яг доод стандарт шүү дээ. Тэгэл дээшээ бол сайн шүү дээ. Бидний нөгөө нэг энэ үйл хөдлөх хөрөнгө аваад идэх шалтгааныг харахаар яг төрөний лимэл мэдрэгдээд бодогдоод байна л та. Яг эн чинь нөгөө нэг өөрсдийн гэсэн эд хөрөнгөгүй үеийнхэн байгаа байхгүй. Би миний гэсэн байртай болно гэдэг чинь бүр амьдралынх нь өөрөө зорилго аж жаргал байгаа байхгүй. Би байртай байна. Энэ би авсан байр гэдэг юм те. Тэгэхээр ингээ үйл хөдлөхтэй болох нь өөрийнх нь амар чухал мэдрэмж төрүүлээд байна л та тийм. Одоо ч нөгөө яг тэр нөгөө юм эзэмших гэдэг мэдрэмжийг авах гээд байд юм уу гэж хараад тээ. Би одоо чинь бас ингээ хүмүүст бас зөвлөдөг юмд одоо ялангуяа Монголын нөхцөлд бол түрээслээд амьдрах бол аюу ашигтай сонголт шүү дээ. Одоо жишээ нь байр авах шаардлагагүй. Одоо би ингээд өөрийн одоо байр шүү дээ. Тэр байраа зарчаад тэр мөнгөөрөө одоо за бондонд хөрөнгө оруулчаад би бол тэрийг зөвлөхгүй. Яа тэгэхээр байр авсан бол тэр үнийг орон гэрээ яагаад тэгж тэр үл хүний сонголт. Тэгтээ ер нь бол илүү байр аваад би түрээслэн гэдэг дээр бол би юм ярьж болно. Яг хаана хитэн төгрөгөөр аваад яг үйл хөдлөх би ашигтай огт ашиггүй гэж хэлж болохгүй тийм. Мэдээж тэрийг яг бас хийж чаддаг хүмүүс байгаа шүү дээ. Тийм. Ямар нөхцөлд ороод ямар нөхцөлд тарах уу гэдгийг. Гэхдээ зүгээр дундаж хүнд зөвлөхөд бол яг байр жоохон төвхтэй байхгүй юу? Харин аюу жоохон төвхтэй ажиллагаатай ялангуяа юм илүү байр авч хөрөнгө оруулалт байдлаар ашиг олно гэдэг байдлаар мөнгө тийшээ ийн гэдэг бол жоохон төвхтэй. Тэрний оронд яг Монголын нөхцөлд бол одоо бонд аюу хөөрхөн бүтээгдэхүүн багхгүй юу? Ингээд хөрөнгө оруулалтын талаар мэдэж эхлээд ингээд хийж эхлэхэд аюу ингээд нэг эхлэг зэг нь аюу гой бүтээгдэхүүн багхгүй юу? Одоо тэнгуут яг одоо би чинь ингээд Америкт бол өөр шүү дээ. Америкт илүү хувьцаа данс уга сан тэр ингээд багцлсан бүх компаниудын ингээд хэдэн зуун компани багцлсан сан руу хийвэл тэр илүү ашигтай. Бонд гэдэг бүтээгдэхүүн арай илүү төгсчлөөсөө болоод арай илүү юу гэдэг хувьцаанаас арай илүү мууч гэдэг юм уу тийм. Манад тэр хувьцааны тийм бүтээгдэхүүн байхгүй байхгүй юу? Ингээд хүн аваачаад эрсдэл багтай нэг сан руу игээд тэр сан цаашаа ингээд 500 компанид ингээд тараагаад байршуулдаг тийм сан байхгүй учраас манад одоо дөнгөж юм чи хөгжихгүй л шүү дээ. Тэнгүүд эндээс эхлэх зэг нь бол бонд айгуу гоё хөрхөн бүтээгдэхүүн байхгүй юу? Тийм учраас би ингээд хөрөнгө оруулаач. Угаасаа бондыг цаана авах хэрэгцээ нь өөрөө банкны хүүнээс хамаагүй багаар гэдэг юм компаниудад байгаа шүү дээ. Тэгэхээр их хэмжээний мөнгийг тэгээ иргэдтэйгээ шууд дийл хийчих нь дунд нь ямар нэгэн банкын оролцоо хийхгүйгээр тэр зах зээлийг л гаргаж ирээд шүү дээ, тий. Тэгэхээр банк үнэхээр Монголд үнэхээр супер одоо хөгжсөн байгаа байхгүй. Яг л манайх шиг зээлээ төлдөг тийм ард түмэн тийм тархинд сулах зар түм хааж тийм ихгүй маш найдвартай зээлээ төлдөг бүр өөрийгөө ядууруулж байгаа зээлээ төлөөд өгөхөөс өмнө зээлээ төлчөөд өгнө гэдэг төлөвлөгөөтэй. Тэгэл банкны би нөгөө нэг банк устаар орж харж хахад ингээд үзүүлэлтүүд харж байгаа. Тэгсэн чинь активээр хамгийн өндөр нь зөв банкуд чинь 90% байгаа байхгүй. Тэгээд банк ус нь 30 мөчтэй зэ. Тэг ингээд доош явсан чинь нөгөө нэг даатгал нь бүр үнэхээр байхгүй байхгүй. Тэр энэ чинь нөгөө нэг даатгалын чинь гол тэр санхүүгийн үүсгэр нь болохоор иргэдийн хоримтлолын системээс үүсэж байгаа зүйл харагдаж байгаа байхгүй. Хоримтлолтой хүмүүс чинь даатгал хөдөлж авдаг, сайн дурын даатгалуудыг нэмж авдаг. Тэгээд ингээ харахаар даатгал маатгал нь бүр муучих юм чи. Даатгал төлөх бүр сонирхолтой. Би юунд мөнгө төлөөд байгаа ойлгохгүй. Тэгчтэй. даатгалын нь юу өөрөө бас амар замбрааг утгагүй. Одоо тэнгууд за тэгээд ерөнхийдөө подкастын маань хугацаа ус явж байна. Тэнгууд би дээрээс яг нөгөө өмнөх подкастн дээр яг нөгөө даалгавар хэрэгжүүлдэг байсан шиг би одоо яг бонднэр даалгавар хэрэгжүүлмээр байна л да. Хамгийн ихний одоо зүгээр яг ингэ анхдагч те цоошин юм. Хамгийн ихэнд наваад одоо зүгээр за чи дараагийн подкастн дээр ингээд тэгээ гэдэг даалгавар өгвөл ямар даалгавар өгөх нь надаа. Би одоо бонд авмаар байна л да те. Одоо тэгэл нэгдүгээрт түрүүнээс нөгөө
ядаж брокерууд дээр очиод нэг дансны хэлэгч. Тэгээд тэр хүмүүс ахаад бас нэг өөр юм ярина. Илүү ч юм ярина тий. Тэгээд сая төгрөгөөр ч хамаагүй бонд авчих. Шууд дансаа нийлгээл шууд дансаа нийлгээл тэр лүгөө сая төгрөг хийхэд шууд бонд авчт юм уу? Тэр бүтээгдэхүүн ихлэ байгаа тэр байна уугүй гэхлээ асууж. Дангуун дээр байна уугүй гэдэг. Яг одоо ер нь жил хэрэгжсэн бонд ингээд зах зээл өсөж байгаа байхгүй. Хитэн их 80 төгрөг ингээд жил болох ингээд өсөж байгаа. Тэгээд тэр чинь яг бүр байнга яг байж ерөнхийдөө одоо гайгүй байдаг болцсон. Тэгэхээр нөгөө бүтээгдэхүүнээсээ сайн сонго. Өөрсдөөс нь бас давхар зөвлөгөө ав. Тэгээд нэг сая төгрөгийн чамаагүй авчих. Тэг ингээд ямар ч зүйл эхлүүлээд үзье тий. Харин тэгэнгүүт одоо ингээд за манай подкаст гарсны дараа нөгөө хүмүүс нэг ойлгох та юм руу нэг хит туйлшрах гэдэг шүү дээ. Бонд л сайн гэж нөгөө гурав чи ярьсан нэрээсөө гэд хүн гэхэд зүгээр энэ бол одоо жишээ нь манай зочны зөвлөгөө тий. Тэгээ өөрийнх нь одоо хийж үзсэн юм байна. Тэгээ дээрэс нь чинь хамгийн гол нь чинь яг л дангуун дээр маш олон юм бүтээгдэхүүн байгаа. Одоо маш олон ижил өнгийн одоо жишээ нь ундаануу зарагдж байна тий. Тэгснэ хаяг шошго бүх юм амар гоё байна. Тусдаа рекламтай байна. Эндээс чи өөрөө хамгийн сайн найдвартай одоо эрүүл ундаагаа авъя гэвэл мэдээж хэрэглэгч өөрөө лангуун дээрс өөрөө сонголт хийдэг шүү дээ. Тэгэхээр тэр сонголт бол мэдээж одоо та бүхэнд өөрт нь байгаа. Ямар ч байсан эхлээд нь зүгээр ийм энийг санал болгож байна ийм байна тий. Тэгэхээр би бол яг энийг сурчлаагүй шүү. Харин тий ямар нэгэн тэр энэ гэж нэр цохоогүй зүгээр ямар ч байсан өөрөө үз тий. Тэнгүүт би ямар ч байсан ихний даалгавар би яг данс нийлгэдхий. Тэгээд дараагийн подкаст дээр дансаа нийлэгцэн чадвал тий бонд авцсан бай. Мэдээж тэр хүмүүстэй уулзаа. Тэгээд өөрийнхөө хувьд одоо тэгтээ нөгөө бонд авахтаа бас өөр л үчи ярьж зөвлөгөө авъя. Иймэрхүү бондууд байна. Энэ ямар яаж нээж ин тий гэдэг бас зөвлөгөөгөө авъя. Тэгээд ямар ч байсан аваад үзье. Тэгээ би хэрэг авчих юм бол шууд ингээд нөгөө үзэгчтэй сонсогчтой шууд ингээд нээлттэй ярьдаг. За ингэсэн. Ийм данснаас ингэсэн тэд өдрөөс нь цаг хугацаа гэх бүх юмнуудаа авчвал ингээд. Би сая нөөний хиний зарчмаар айгүй энгийн бодлого бодож үзлээ л дээ. Тэнгууд хэрвээ би 500 саяын хэрэг бондын багц ингээ үүсгэсэн бол хамгийн бага хөв буюу 17% хүүгээр гэд бодоод үзэхлээр тэр маань ингээд жилд надад өгөх нь 84 сая гарч ирж. Тэнгууд 84 саяыг би 20%-ийг нь өөртөө хэрэглэнэ гээд. Тэнгуудаа 80% буцаад хийх нь шүү дээ. Тэгэхээр 17 сая төгрөг миний мөнгө болоо гараад ирчих. Энийгээ би 12 сард хуваахлаар сард би хэрэг хөдөлгөөн морийг яриад шүү дээ. Хэрэгцээ мөр. Тэгэхээр тэр маань ингээд сая 400 мянган төгрөг надад эхлэх юм байна л да. Тэгвэл би 80% буцаад өгчөөд сая 400 авна гэдэг чинь одоо ингээд маш энгийнээр болгоод үзэхэд байр түрээсгэлээр 2 саяар л түрээсэн заяа. 2 сая 500. Тэгээ тэрийг бараг бүгдийг нийтчихэж байгаа хүн. Сар даваад үзье. Эсвэл яг тэрнийхээ 50%-ийг нь идлээ гэхэд хүн сая 500 нав. Сая төгрөг буцаад тэр байранд хадгална гэхэлэр тэрний өсөлт хөгжил нь юу байх вэ гэдгийг ингээд бодоод үзэхлээр энэ бол амар тийм сонирхолтой тоо гарч харагдаж байна л да. Энийг зүгээр зориул хүмүүс ингээд нэг өөртөө зориг тавих нь айгуу чухал гэдэг байгаа шүү дээ. Би тэд хүртэл ингээд жоохон хичээгээд эхэндээ жоохон мөнгө авахгүй гэхдээ ингээд туршлагаа хөгжүүлээд явахгүй бол одоо хүмүүс бонд руу оруулангуудаа шууд идэх тухай бодглохлоор эн чинь мөнгө чинь өөрөө давжаар өвчөж штэ. Тэр чинь зөндөө штэ. Хүн одоо эн чинь мөнгөний ханш унаад байдаг. Тэнд нэг 100 сая төгрөг байлгаад байдаг. Хүүгийн л идээд байдаг. Тэнгууд тэр чинь өсөхгүй хөгжихгүй. 100 саяын бондтой. Тэгээд дараа 3 сарын дараа улирлынх нь мөнгө ороод ирэхээр эдэндээ гэд бүх юм төлөвлөсөн сууж байгаа хүмүүс чинь баларчаад байгаа байхгүй. 3 жил мэлтэйгээд оруулсан хүмүүс байж таарчлаа 100 саяар тэгэл 3 жил зугаал байлгаад байдаг. Зугаал байлгаад байдаг. Уг нь дэрээ аваад идэв. Уг нь дэрээ гүрийгээд өрөнгө оруулсан бол тэр чинь нэг 170 сая төгрөг болсон байгаа байхгүй. Тийм шүү дээ. За маш баярлалаа. Ер нь бол цаг бол багдаж байна. Тий. Би бол дахиад 2-3 дугаарч хийсэн тий. Дахиад асуугаад бүр өөрөө хийгээд үзээд бүр амар сонирхолтой санагдаад байл л да. Би тэр юуны 4 одоо эн чинь 3 дахь дугаар хийж байна. Тэгэхээр 10 дугаар явах юм. Тэрний 8 дахь дугаар дээр дахиад илүү олоолаа болоод дахиад нэг өөр самбади нөхрийг оруулж ярилцъя гэсэн юм бодол төрж байна. Одоо тэг цагийн дууссан уу? Тэгэлээ. Ер нь бол яг хав цаг дуусна. Гэхдээ ярих юм байвал ярьж болно шүү дээ. Асуудалгүй шүү дээ. Энэ ямар цаанаасаа найруулагчтай хой бойл гэсэн юм байхгүй юм чи. Тий.
Ер нь бол би ямар ч байсан даалгавраа биелүүлээд хий те. Тэгэхээр дараагийн дугаар дээр бас орж ирээд үзүүлээ шалгуулаа дахиад ярихнууд ярьж болно шүү дээ. Би бол амар сонирхолтой байгаад байгаа. Хамгийн гол нь манай монголчууд өөрсдөө энэ санхүүгийн боловсрал, мэдлэг, мөнгө хадгалах ийм юмн дээр одоо асар бага байгаа тий. Ерөөсөө л сахилгаттай ингэдэг хэд хүмүүс байгаад байдаг. Дийлэнх нь л ерөөсөө өнөө маргааштай аваад үрээд идэг. Тийм учраас энийг бол аль болох сураад аль болох олуулаа ингээд хадгаламжтай байгаа, санаа зовхгүй ингээ байгаад эхлүүл энэ чинь нөгөө мөнгө санхүү нөсөөдрөл дагаад амьдралын чанар нь өөрснө, дахиад хүмүүсийн өөрсдийн мэдлэг боловсрол шал өөр болоод ирсэн. Тийм учраас энийг бол би бүр аль болох л олон хүнд түгээмээр санагдаад байна. Түрүүний цаг дууссан өгödдөг асуултын цаана ямар бодол байсан? Яг одоо би чинь ингээ хүн хөрөнгө оруулалт гэдэг үг чи өөрөө одоо бидэрт чинь ингээд амар хүн сонсогдоод тийм тий. Ер нь бол амар энгийн штэ. Маш энгийн. Тэгээд ингээд мэрэгжлийн хүмүүс ч гэсэн тэр салбарт ажиллаж байгаа хүмүүс ч гэсэн бас тэрийг жоохон төвхтэй ч юм уу тий ингээд янз бүрийн юм нэр томьёо хэрэглээд айгүй төвхтэй хол болгоод идэх байхгүй. Тэгээд дунд нэг юм зааг үсгээд надаар дамж нөгөө нэг лам надаар ном уншуул гэдэг шиг юм болчих гээд байгаа байхгүй юу. Тэрэн шиг зүгээр өөрөө ингээд жоохон судлаад явчихад амар амархан төвхтэй юм биш. Тэгээд тэрийг нөгөө нэг данснаас мөнгө татаад автоматжуулцдаг ингээл автоматжуулаад ингээл явчихад бол ер нь айгүй амархан маш хурдан санхүүгийн эрхчлөөнд хүрэх арга шүнээр. Яа, гой сонсогдоод шүү. За баярлалаа. Тэгээд урилга авч хурж ирсэн. Тэгээд бас юм чөлөөтэй энгийн өөрийнхөө бас сурж туршиж үзээд хэрэгжүүлсэн зүйлээ хүмүүстээ харамгүй хуваалцсанд баярлалаа. Тэгээд бас их батаас зөвлөгөө энэ төр авъя гэдэг хүмүүс байдаг бах тий. Зөвлөгөө авдаг гэж юмс. Яа би нэг олон хүнтэй харьцахгүй болохоор бас мэдхгүй л ах шүү. Тэгэл яг зүгээр асуувал мэдчихдэг юм хэлээд өгнө. Гонаа их батаас асуух зүйлүүдээ бидний бас подкастын доор комментэр бичихгүй. Тэгэнгүүт би их батаас тэрийг үзэх бах. Өөрийнхөө дугаарыг орсон дугаараа бас хүн чинь үздэг шүү дээ. Тэг үзээд. Тэгээ өөрөө ярьж байгааг харахаар юусэн. Тэгээ би тэр асуултуудын хариултуудыг их батаас дахиад дараагийн дугаараас сайхан гээд хайлайтуудтай гол асуултуудыг цуглуулж агаад 8 дахь дугаар дээр ч юм эргээд асууя. Тэгээ угаасаа хүмүүс дахиад асуух юмнууд гарч ирлээ гэд. Бид өөрөөс асуугааг орхигдуулсан жоохон бас сэдвээсээ зарим талаар тойрсон хальсан юмнууд бас байгаа ах гэж бодож. За маш их баярлалаа. Тэгээ манай миний подкастын 3 дахь дугаар та бүхэнд хүрлээ. Тэгээд зарим нэг камер маань ч гэсэн унтарсан байна. Энэ үргээ дуусгая. Нэлээд урт дугаар боллоо. Тэгээ та бүхэн ч гэсэн бас бидний яриг энэ хүртэл сонссон бол маш их баярлалаа. Тэг комент хийээрэй, шеэрлээрэй гэдгийг уриалъя. Subscribe. Саб дараараа шеэрлээрэй. Хэрэгтэй шүү. Өөрсдөө хэрэгтэй шүү.